За яг ингэж хуваагаад хоёр төгчөө. Тэ 10 оруулагчгүй гэж. Тэ. Ямар энэ зэрэг зарсан үгүй чангаар үсэж байдаг. Сайн байна. Тэгвэл баярлалаа өгшөө. Эдэнс наа юу эдэнс наа. What's up? Зэрэг нэмэх өмнө season 2 иргэн ирж байна. Season 2 мөр гэж байхгүй шүү дээ. Season 1-ээс дуусгаагүй. Дууссан. За миний өдөр 2 ирж байгаа. Өдний яг маань жоохон нагчжээ. Иймээс гадаа дотор яваад бүр уус тамж нагчсан байна. За манайх харж байгаа бах бууцхын оронд мачо маань өнөөдрийн зочин зочин хөтлөгчөөр оролцож байна. Тэгээд сэдвийн дагуу одоо Бэги маань болохоор сонь сайхан ярьдаг. Бууцах болохоор уран сайхан ярьдаг байхгүй. Тэгэхээр өнөөдрийн уран сайхныг мачо ярьна гэсэн үг. Баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд нь би улс төр нийгэм ярина. За nice. Бүгд дууссан. Дипрээ дууссан. Түүх ярил гоё болох юм шүү. Нэмгээд түүх ярихгүй. Тэгэхээр чин бас хэцүү шүү дээ. За тэгээ нээж байгаа юм чи ямар ч ихний тулгаалтай чи. Энэ манай юм дээр тойлет дээр гардаг Корето. Самбука Корето. Оо яа. Гоё юм байгаа ч тийм. Гоё идвэ чи. Яг юм шиг ими ураг болсон гоё. Чагадсан шиг. Таны эрүүл мэндэд бас сайн. Яг чинь тэгээд яг өглөө уусан юм жижигхнийг уугаад угаасан хүмүүс амар сэргийдэг юм шиг. Амар сэргийдэг. Өшин намайг тэр сэргийх юм өндөр те. Яаж надад фестивал ажил ядарч аваа хөрх. Харин тийм. За одоо тэгээ шууд урлаг уран сайхнаас зочноос эхлээд ярил явчих те. Тэгээ. Угаас одоо өөрөө яг фестивал зохион байгуулж байгаа хүн. Фестивалаа яриад хэлэх юм шүү шууд. Ямафа. Би уул өнөөдөр нөгөө урд нөгөө энэ яг фестивал дээр очиод танаа ихнэр хүнтэйгээ ингээд хандаас авсан байхгүй юу? Хулаад алдчихад. Яаж? Байхгүй. Хоёр ихнэр малгаагүй, миний малгаагүй, миний хантаа зоох. Гэрээс чинь. Гэрээс хэрэг дүүний туссан та. Дасарч байгаа хүн төлөв. Гэтэ яг юм хүмүүс харин яадаг болцсон. Сонирхоод идэг болцсон. Одоо бас тавгүй болж шүү те. Анх манаас эхэлж ирэх үе, ахын эхэлж ирэх үе юм уу те. Цаа байсан баха. Айгуу сонирхдаг болчиход. За тэгэхээр мачо маань угсаа ингээд бууцхын оронд урлаг уран сайхныг ярина. Өнөөдрийн дугаарыг бид нар Toilet Cafe дээрээс бичиж байна. Саяхан нэгдсэн кофе шоп байгаа. Тэгээд өнөөдөр бас бидний уух зүйлээр Келли шарайг байж байна. За мачоогоос эхлэв сонь сайхнаас. За аста зөндөө саран байна. Хаанаас нь эхэлж ярих вэ? Ер нь бол ойлгомжтой Love and Nature гэдэг юм reggae festival гэж байна ч те. Love and Nature гэдэг reggae festival одоо BW Club маань одоо зохион байгуулалт 3 дахь жилдээ болж байна. Тэгээд ийхүү 3 жилийн өндөрлгөөс харахад гоё юм. За фестивал маань хост нь содоо юм байна шүү те. Гэхдээ өнгөрсөн жилийнхээ бодвол артистууд айгүй их юм тийм үү? Нэлээд олон тийм. Жил болгоо ер нь сайжраад гоё болоод байна. Тэгээд ядаж энэ жил Балкаттай боллоо. Уулаас дандаа юм шиг байд бичлэгээр бөмбөгддөг байсан тийм. International artist Японоос 2, Америкаас 1 болж таарсан тийм үү? За тэгээд мэдээж Bob Marley-ийн tribute concert энэ жил 80 насны болж байгаа. Bob Marley 45 онд төрсөн. Одоо 80 насны энэ жил тохиож байгаа. 2 сар хэдүүлээ нэг юу яасан шүү дээ. Төрсөн өдрийн нэмэглэлээ шүү дээ tribute. Миний tribute хийсэн бол одоо үндсэн трибьютээ хийгээд яг их тайзан дээр гоё тоглоё. Олон хүн төрийг яа гэж. За мэдээж international artist Японоос 2 DJ, нэг 2 артист, нэг DJ, нэг Tommy 115 гэдэг артист маань DJ Hayasano гэж байгаа. За Америкас BO бидний эртний хичнээн танил найз Bomar DJ Brian ирж байгаа. Hayasano манаас Монголд өмнө иржсэн 19 онд. Анх. За тэгээд сонирхолтой нэг special guest гэж байгаа шүү дээ. Special guest артист нь болохоор Сарайгч ариун sound байна шүү дээ. Тэгвэл гайхаш хүмүүс Сарайгч sound биш reggae юм уу гэх тээ. Тэнгүүд Сарайгчд чинь 2 reggae дуу байдаг шүү дээ. Сарайгч бол яг нь дээр үед Супермен ч үү. Юу шүү дээ. Тийм үү. Супермен reggae дуу шүү дээ. Тий. Зөний зүудгээ бас нэг reggae дуу одоо. Бүр ингээд 2 reggae дуутай. Sound харин байх юм. Sound бол reggae дуу байхгүй. Гэхдээ No One No Cry coverлдаг шүү дээ. Bob Marley гэхдээ sound энэ удаагийн онцлог нь өөрсдийнхээ хит дуунаас reggae болгож reggae version-ээр хувилбараар тоглоно. За энэ структур бол жил болго явна. Иргэшил одоо Lemon гэдэг ч юм уу.
Тэ дараа нь Colors гэдэг ч юм уу те. За Сара ихчийн бас Сара ихчиг юм регги дуунтай зөндөө байгаа шүү дээ. Маань зөв бүр тоолж гаргаж байлаа шүү дээ. Одоо Чингисийн жагаахт 2 регги дуу байна те. Чамгүйгээр яаж би маргааш шиг өнгөрөөндөө Заяа гэдэг 2 дуу байдаг та. За тэгэл Алтан зулж анх нэрээгээ дуу гээл I stopped 2 байдаг гээл те. Сүлжээ 70 удалж гээл. Энэ жишгээр юу нь явж таад. За тэгээд хост маань мэдээж комедиан содоод танаа анд комедиан содоод ч эсрэг ертөнц. Зэгийг эсрэг ертөнц. Содоо ядах юм бол би хүчтөрөөд орчин. Тэгэхээр ерөөсөө санаа зовлоо. Хостын талаас аягүй хүчрэг байгаа шүү. Тэгээ маань содооч бас өөрөө регги дуулж регги coverлж ирсэн. Регги хайртай. Дээрээс нь voice чинь регги дуулж орсон шүү. Тэгээ манай содооч угаасаа тэгээд тийм дуу хөгжим тал дээр бас аристаж санагдчихна. Тэ гитар матар тоосон төгөлдрөөр муу scream урлагийн авиас ихтэй ш нөгөө жижигхэн гитар ч үл укулеле тэ тэр мэрийг чинь Оцсон баг pole dance мэн хийх байх. одоо туулж байгаа бас. Хоолны тал дээр ч гэсэн гоё арт гэрийнхэн махан тустай маргасууд хөхөр хөхөрийнхэн байгаа маань тэ UB quiz найз болох юм биш бас тэ. Тэгээ UB quiz-ийн маань өдрийн хөтөлбөр богино хувилбар ярьж чинь. Энэ хоёр өөр юм байна тэ. Энэ хонаас энэ апдейтдний. Энэ хуучны. Эхлээд бид нэ тиктэй гаргаад баг мэдээлэл яатсан. Ийшээ одоо нэмэгдээд за тэгээд бусад хамтлагаар нүүн байна буюу дуучин тэнүү хамтлагтай байх юм. Одоо тэнүү маань одоо Монголын Bob Marley байна да. Манаас ч юм одоо Jija Ratach бид нар чинь бол toasting гэдэг буюу үг дуулаад ч юм шиг, өглөөч ч юм шиг илүү нэг toasting тал руу байдаг. Бас тийм бол яг нэг дуулдаг талаасаа бол манай тэнүү байгаа шүү дээ. Тэгээ Bob Marley яг тэнүү маань дуулна. Монголын Bob Marley тэр өдөр болно. Тэгээ алтан жаргал маань байгаа юм байна. Ариун маань байна тий. Мэдээ Jija and the Bear байна маань. Jija хамтлагтай. Одоо саяхан бид нар хавар хийсэн бензинийхэн нээлтийн бензиний дуунууд дуулагдана тий. Би сая тэр нэг пост харсан чи тийм бир йогыг чи хийх юм. Бир йога наасан ч бол эдок. Эдок юм зү. Эдок ч угаасаа загалгаас эзгэн шүү дээ. Би одоо угаасаа эдок чаврах гэж байгаа. Тэгээд өөрөө ер нь бир йоганы анги нээх гэж байгаа юм дээ. Гүнзгийрээс Сургууль авчмаар. 24-40 байна. Хоёр ангууд гэнэ танхимууд байна шүү дээ. Гэн баран зөө яа. За тэгээд матчо маань өөрөө дуулчих байна. Селектагаар өвжи ах болгоно BD2. Тэгээд хоёр ах маань байна. Мэдээж Монголын шилдэг диж яг регги диж нар маань үнсэх байгуулагчтай байна. За Flying Roots гэх шинэ Flying Roots гэдэг шинэ регги хамтлаг, амьд хөгжмийн хамтлаг байгаа. За тэгэхээр би хараагүй таарах юм. За очив. Жагсаал дээр очлоо. Очсон шүү дээ байсан. Жагсаал дээр нэг залуу дүү регги малгайтай бас дуулсан шүү дээ. Бандуруу. Тий, жаа хөөр. Тэр чи юм. Тэгвэл орцсон юм шиг. Тэгвэл мэдчихтэй бид арцсан юм. Бас жагсаал дээр манаас чинь бүгдээрээ Монголын бүх реггич дооч дуулсан шүү. Тий. Тэгсэн баг. Тэгсэн. Тэгээд ууцах дуулаагүй ч гэсэн дуулж ирсэн. Ууцах өмнө дуулсан юм. Тэгвэл тэр өдөр би байгаад байна. Матчо маань ерөөсөн хүмүүс амьдрал дээр ихнээ амар олон сольж молоод ингээд янз янз явдаг бол матчо маань ерөөсөн хамтран дуулаач бүсгүйчүүдээ Монголд сольсон би. Нэг юм бэ. Одоо ингээд намра ариу зал гэдэг ингээд явж байгаа. Одоо жишээ нь жавхлан баясгалан гэдэг шиг одоо матчо дээр бол ингээд 3 эмэгтэйн нэр бол байн явна. Яа. Тэр суух гэдэг. Яа. Чи суухгүй шүү дээ. Зүгээр бай амтралсан. Тэрсэн number сүүл гэж бэлгүүн гэдэг эмэгтэй ортын дошин таамтарлаас. Бас зинхтүү юм. Би тийм бодож. Заахан удаа Мишель бас эмэгтэй. Мишель маань бол юунд байдаг. Тэр энэ эмэгтэй дошд маань надад амтрахаас илүү тэгээд Bob Marley трибьютд оролцож байгаа шүү. Окей. Тэр нэг л зөв ойлгоо. Намайг дээр зүгээр хамт олон залуу. За энэ Flying Roots гэдэг Монголд одоо ингэ бодгоораа регги хамтлаг шинэ дуучид гараагүй амар атчих жоох. Бараг 10 жил. Шинээр артист гараагүй тий. бодолт 13 яг регги артист шүү. Манийхэн толгойд орж ирж байгаа юм байна. 13 жилийн дараа гарч ирж байна гэдэг чинь матч одуулаад хэдэн жил болж байна. Тий одоо хэдвэл хэлэх шиг. Би чиний дараа дуулж хэлсэн. Харин тий. Нэг жилийн дараа. Тий тэгэхэд тэмдэг. 10 жил бол явцсан шүү. Би бол 10 оноос хэлсэн гэхэр чинь 8 онд анх танилцаад 10 оноос 8 онд регитэй анх танилцаад 10 оноос дуулж хэлсэн гэдэг. Тэр шууд 15 жил ахгүй. Би бол 15 жил. Би чи бол яг дуу зохиоод эхэлсэн тэр. Би бол coverлж гисэн яг 10 батлахын 10 он баггүй. Тэгтээ зохиож эхэлсэн 15 он.
Тэгээд бас 10 жил болсон шүү дээ. Тэгээд 10 жилийн дараа гэсэн. Яг нэг юу юм байна л да. Манай одоо Рөтөө гэдэг бас хипхоп хослуулж хийсэн манай артист биш. Тэгээ бас манай энэ Moses шүү дээ Afrobeat артист бизнес доллар. Тэр мөр ингээд яг реги артистаар хамтлаг гэдэг юм онцлог. Онлайн үүсгээд одоо энэ дүүг бол амар нэгийг сонсож үзье. Тий. Нэг дууг сонссон дэр бол бас таг өгтэй дуу л шүү. Яг нэг аюу хөөрхөн тий. Бараг сарнаас сүү саагаад яа. Тий, нэг миний ертөнц гэдэг юм тийм. Хойш бастай. Би бол угаасаа сонсох хэрэгтэй юм. Ягаад гэвэл би ч зүгээр биеэрээ таарсан болохоос яг уран бүтээлийн сонсч үзээгүй гэж байна шүү дээ. Одоо оруулалт нэг ч дууг сонсоогүй байгаа. Тэгэхээр тэнд очиод нөгөө манайхаа нөгөө өөрсдийнхөө мэддэг артистуудыг ингээл нөгөө шавчдаг шүү дээ. За одоо ингээд маачд уулах чинь тийм ингээд тэгэхээс ингээд шинэ хамтлагаараа гарч ирж байгаа шинэ өөр одоо тэр өнгөйс тэр өөр одоо үнцэг тийм ээ одоо хүмүүсийн бичиж байгаа тэр өөр шинэ юм сонсож үзэх бас тийм зүйлийг ерөнхийдөө бол хөвчлэн сайхан очиж ингэ төлдөн билбий дээрээ гэж үсгий. Хуучид бол яг гарч ирээ тэгээд яг яагаад байж тийм. Тэ одоо энэ амар гоё. Хамтлаг шинэ хамтлаг байгаа. Амьд өгч байгаа шүү тийм. Маас ч одоо тэгээд яг хамтлаг байгаагүй шүү дээ. Монголд зэрэгийн хамтлаг анхны нэрийг хамтлаг гэж байна шүү. За тэгээд бусад перформ дээр нь Peace Dance Studio, Fire Stuff Boys, Nomadic Dance Meditation, Beer Yoga гэж байна. За тэгээд Heska and Art чинь. Тийм үү Heska. За энэ дээр Heska байгаа юм тийм. Heska Bro маань яг одоо ирсэн байгаа Монголд одоо маань мэдээж мэдгүй хүмүүс байвал мэдээж Австралид амьдардаг Монгол уран бүтээл зураач гайхалтай street art гоё уудаг ах. Гойч маш сайхан жилийн алдартай тийм хүн байгаа шүү дээ. Тийм том мундаг хүн маань одоо манай бро ирж манай арт чинь батаа гоё Bob Marley-гийн хан Bob Marley зурх. Монголд юм уу Монголын байгальд байгаа юм шигээр. Тэгээ үзэл санааных нь өгтэй. Тийм гоё болсон. Эдэлтэй хайр байсан. Тэгээд нь хойшөртэй. Урлагийг ачиг турхаа өгөөс болгоцсон юм бэ дээ. Рэгийг мэдсэн тийм зураг хийх юм байна. Наач яа тийм гоё санаа. Тэгээд нэг иймэрхүү гоё хөтөлбөртэй за мэдээж нэг community zone гэж энэ дэр жилээс гаргаж ирж байгаа. Тийм энэ байхгүйсэн зүйл. Тэгэнгүүт бас энэ community based ч бас гоё штэ. Бид нар single дандаа community UB community family гэл тийм Монголын reggae family гэл ингээл одоо энэ Чүчү family, Emo family гэлээ шүү дээ. Энүүгээрээ ингээд M-Zone family манаас Yamafa гэдэг манай эмгэж найз гэсэн үг юм. Зүгээр гоё асруудтай байна. Тэгээ жоохон жиж хөтөлбөр төчөөл Жак одоо M асар дээр ганц чахлан маань кофений өдөр зүгээр суулт моралт гэж хүмүүст хийж мэгээл. Гоё ингээ хоорондоо уулз connection-аа сайжруулж байгаа. Family-нүүд хоорондоо ингээ уулзах нь шүү дээ. Чи их гоё байдаг шүү дээ. Networking багхгүй. Тэгснэ энэ арт асар дээр маань одоо ингээ нүүрэн дээр зурхаас гадна баримлтанд хийж идэг, таталбар хийж идэг ч юм уу те. Одоо манай зээлбэр цаалбар одоо юу вэ? Арт асрыг нөө та нар одоо Instagram үзээд болдог гоё контент явуулж хөшөөнүүд тайлбарлаад байгаа. Тийм үү. Сахлан дээр ингээд миг ингээд тавьчихад байгаа нэг найз маань яваад байгаа. Манай маргаа гэдэг манай бүр агаар найз захгүй. Тийм үү. Мөөсийн гадаах хөшөөг тайлбарласан шүү дээ. Чаасан хөшөөг тайлбарлаа. Энэ нөгөө ингээд арт долоогийн булж байдаг математик тайлбар гэж ярьсан шүү дээ. Цаа чинь энэ арт асрыг лид хийж байгаа. Тэгээд гоё юмнууд хийх юм байлаа. Тэгээд ингээд гих мэтчлэн фамилинууд ингээд байж яах юм. За тэгэл худалдааны хэсэгтэй манай ройж худалдааны голомжт гар бодлоо те. Тэгээд ингээд dreadlock шант хийж яана шууд хийж байна. Эсвэл ингээд twist, bread, сүлжээс зүгээр нэг ингээд чимэг болгож бас ингээд болтуудтай өссөн болтуудтай гэж. Мань бид өсөнд бол чимэг болгох. Хөө хийж байна. Цаа гаан жоглон бүрий. Чиний хувьд хангалттай залгаас суулгаж чинь. Ингээл нэг ингээд гаадаг гэж. Яг эндээс нэгэ шаажлаа. Ингээл залгах чинь. Оо nice. За тэгвэл тийшээ чинь жишлах юм байна. Заавал dreadlock гэх шаардлага болцсон л гоо. За энэ мэтчлэн гоё байна да тэгээд. Спонсор энэ доор Superbox гэж байна. Тэгээд Morning Mongolia гэнэ үү? Sky Sword, Money нөгөө юм тий. Morning Mongolia тэгээд Sky Sword. За тэгээд Jenny гэдэг аппликейшн байгаа. Jenny тэр нь болохоор аюу гоё ээж нэр хвчлэн байдаг залуу ээж нэр одоо гэртээ ажил хүүхдээ харж байгаа. Ээж нэр гоё контент креатор болж байгаа. Бид нэ user content creator гэж яддаг шүү дээ. Users хэрэглэгчтэй контент.
Тэнгүүд тэд нар юм гоё юунууд хийдэг. Тэгээ манай дээр ямс гоё гоё рилүүд хийж манайтай одоо бүгд тэр танилцах. Айгүй хөрхөө. Аудио сенс нь болохоор нөгөө цог бөөлөө өдөр тий. Тэгэхээр дууралт болно гэхээр мэдээж таслахгүй тэгээд event X-ээс авах нь байна. Яа. Тэгтээ event X-ээс авна. Event X дээр хэдээр гоё. Одоо энэ дээр бол 49 мянга гэсэн юм шүү. Энэ үүднээс нэг. Event X руу орж үзээгүй л байна. 49. Одоо энэ одоо болж байгаа хамгийн хямдхан л фестивал гэхэд бүр хамгийн хямд. Дээрээс нь тоглолтуудаас ч юм болж байгаа. Тэгэхээр ер нь бол бас хамтлагууд тоглож 30 мянга шүү дээ. Тэгэхээр юм уу? Тийм тий. Тэнгүүч одоо ингээд мэдээж 2025 оны одоо 6 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагаас хойш шөнийн тэг цаг хүртэл Love Theatre гэдэг одоо бүтэн 12 цагаанд бол Reggae фестивал дээр бидүүлээ тэнд Sky Resort-ийн нөгөө зүлгэн дээр жаргах нэ гэж. Яа. Гой ноолсон мэт. Тэгээ хамгийн гоё нь тэр өдөр юу вэ те 30 л 31 градус амар болоо. Яг 31 градус амар гоё хаалуу. Тэгээ гоё мөстэй ухнууд нэлээд гарах баг. За жижиг маань өөрөө бас артистаар орж байгаа. Хөтөлбөр бас мдэггүй байгаа. Тэгвэл шууд товчхон да 12-аас 12 тий. Тэгвэл 6 цаг хөтөлбөр ерөөсөө юм. Өдөр 12-аас 4 хүртэл өдрийн хөтөлбөр нэвч. 4-өөс эхлээд шууд дижнер тоглолт эхэлчихнэ. Өдрийн 4 цагаас эхлээл Монгол 2 гадаад 2 дижнер маань шууд тоглолт эхэлчихнэ. Тэгэл 6-аас үндсэн хөтөлбөр эхлээл ерөөдөө тэгэл амтлагууд дуулаалахаар DJ яваал эхэлчихнэ. Ганцхан main stage байгаа юу тий? Ганц main stage шүү дээ. Олон тайз байхгүй шүү дээ тий. Тэгэхээр хүмүүсийг төөрөлдөд байх юм байхгүй. Төөрөлдөд байх юм байхгүй. Амар. Яг хоо after party гэж байгаа 0-оос 03 цаг хүртэл тэр нь бол зүгээр тусдаа асарт болж байгаа. Тэгээд нэг шилэн асар өгдөг шүү дээ. Тэнд болж байгаа. Бараг тэндээ хонхон шүү. Арай шонохгүй тий. Гэхдээ юм яаж мэдэх юм бэ? Гэхдээ угаасаа халуун өдөр учраас манай өдөр чинь амар гэж халж ирсэн гівүүдийг бороо мороо шүгээд ихтэй түүх байдэн шүү. Тэгэхээр угаасаа л халуунч бороотой ч зүгээр шүнхтэй очсон багтал бол. Яг үнэ. Яг тийм оройхон дэше бас даарч магадгүй гэдэг нэг жоохон зэрэг нөмөрх юм авчаад бас нэг юу задгаа газар болж байгаа юм байна. Дэвсгэр юм авч. Гоё пикникийн дэвсгэрээ. Тий. Угаасаа тэгээд Sky Resort руу найз нөхдөйхөө машинтай ч юм уу эсвэл өөрсдийнхөө машинтай очихоос ч тэр машин чимээр даахгүй юм биш тийм үстэй. Тэгээд жижиг бэлтгэлүүд ангаал очиход тэгээд тэр чинь UB Gap-ийн бүс 45 мянган бүстэй тий. Эсвэл автобусаар явж болно. Автобус нэрээ явж байгаа. Автобус чинь Sky Resort руу сая сүүлд би пикник руу автобусаар яваад нөгөө юм дээр гачууртын гүүрэн дээр буугаад цаашаа тэгээд машин зовсроо. Бүр яг Sky Resort руу очдог автобус үйд юм. Одоо ингэ бид нар Sky Resort-аас нэг автобус гаргаж байгаа. Тэгэнгүүт Sky Resort-ийн автобус маань нэг их Монгол биш дээ. Төв одоо Маршал авард байдаг. Тийм их Монгол дээр хороолоод шүү дээ. Бизнес шүү. Их Монгол биш Маршал биш дээ. Маршал биш дээ. Маршал таавны яг урд нэг их Монгол центр ч илүү нэг юу гэдэг. Тий яг нөгөө ингээд урагшаа чигээр явж идэл тулдаг тий. Тэгэнгүүт тэрний яг зүүн талд нь буюу цэцэрлэг түрээлэн талдаа зогсоол байгаа. Тэн дээр автобусаа 12 цагаас 3 цагаас 6 цагаас явах. Одоо орой болохоор буцахдаа 22 цагаас хойш дүүргэл дээр буцаал. Буцаагаад гэж нэ тавиал. Арай ойлголцож байгаа юм. Sky Resort маань бас нэлээд одоо нэг үүрэг хариуцлага оролцоо сайтаагаар оролцож байгаа гэсэн үг юм биш үү? Тий бас автобусаа авч өгч байгаа. Тэгээ манаас гол нь таадгалсан дуртай байгаа нэг өдрийн цагийн хөтөлбөртэй дээрээс нь гоё юм фестивал юм байгалыг хайрлах үзэлсантай фестивал аяг дуртай байгаа. Найзууд нь бас энэ фестивалыг бас хийгээд байгаа нэг зорилго байгаад байгаа маа. Тэгээ энэ лов ягаад энэ лов нэчр гэж нэрлэв те. Үгүй жижиг ойлгож байгаа. Чамд одоо мань хэлбэл. Манайс үгүйс регги чинь тэгэл байгалаа шүтэх үзэл хинт ч нэг гай болохгүй амьдрах байж ялангуяа байгаль бид бол байгалийн эзэд нь биш. Зочд нь буюу одоо өөр хүүхэд нь те. Тийм учраас байгалыгаа гоё хайрлаа. Тэгээ манайс нэг юм Eco Sustainable Festival болохоос яриад байгаа. Ганц зорилго. Тэгэнгүүт манайс ч хогийн ангилж байгаа одоо 3 дахь жилдээ энэ хуунцар байгаа шүү дээ. Тэгээ лаац 2 ангилаад тийм л үйлдвэрлэе болчих. Дахин боловсруулчих. Тэгэнгүүт айлуулах нөгөө хэвлэл мэвлээ картон цаасаар тий самбар хавьжилт маягтай хийгээд дахин боловсруулчих. Тэгэнгүүт нэг электрон хог аялал бас аягүй чухал одоо ингээл хэтэрхий утас ч юм уу галийн байт эдрийг ингээд гоё дүүдэн үзэдтэй хамтарч агаад өдөржингөө ингээд тийм воркшоп хөвгт гэр бүлтэйг ирж яав гэж юм шиг хийж болно. Шоуп нийшээ, хуунцар нийшээ, чип нийшээ гэдэг. Тэгээ Монголд англиын алгуул дахин боловсруулалт 2 үлдэр байна. Тийшээ очиод дахин боловсруулалт. За. Тэг ер нь нэг айл болох нэг байгальтай хоол шүү нөгөө амьсгалаас ураагаар үлдэхгүй хөлний мөрнөөс хог хаяхгүй юм байна шүү. Бараг баач очиж сүүлийн хэдэн жил багаагүй байгальтай хоол. За мань чамд нэг аяг аваад. За тэгээ. Та юу ярьж байгаа?
Тэгээд юу яаж байна? Одоо ерөнхийдөө бол бэлтгэл ажил хагагдсан. Ер нь агуу. Одоо уусаа цаг туулж штэ тий баг бодлоо ч. Үгүй юу? Өнөөдөр чи тийм билээ. Тийм биш тий. Өнөөдөр чи 18 биш тий. Тий. Тийм биш. Одоо эдгээр өнөөдөр болох. Одоо өнөөдөр 18. Тэгээ одоо контент маань хийсэн ахаар. Шууд өнөөдөр одоо шууд дуусгаад өнөөдөртөө шууд орно. Wow, nice. Шууд дуусах л байна гэж. Yeah. Энэ одоо их юм дижагийн тарихнаас гарсан юм шиг байна. Кофе шоп нээсэн нөгөөдгөө тойлет гэж нэрлээ. Тэгээд аяг санаанууд нь дандаа нэг юм. Энэ харин Европта вас гэнэ. Тэр Европта вастай өөр. Тэгэхээр урлаг орон сайхан юм байгаа юм байна. Тэгээ би бас энэ дээр бас нэг юм ярьж. Одоо яг матч босноо да. За sorry. Нэг асал фестивал ажил ойлгоорой. Сайн нэг хүн хэлдэг шүү. Халтнаа маань Монголынхан маань бас гоё контент. Энэ оргийн тарны найз нөхдөд аюу гоё дэмжиж байна. Тэгэл контент гоё санаануудаа дэмжиж байна. Тэгэл ер нь бол тэгэл манаас чинь биенийхээ хүрээлэл найз нөхдийн буян гарал хайрандаа л юм. Хайрандаа л явж шүү дээ. Манай хоёр бол нэг сүртэй амар дэмжиж байгаа юм байгаагүй. Бууцах эвлэгт тэр завгуулчихгүй. Тэгэхээр тэгээд хамт уу хань болдог. Ганц бууцахтай жоохон төгчгөр ирээг чи байж тараа. Тэгээд шууд чамд болдог. Мань гоор амбар дэшээ дээ. Сайн даач биш. Амар бууц гэж байсан нэг өсtöд. Чи жаас гэж байсан. Янз бид өөрөө амар андуурсан. Амар. Үгүй нэг үсгэц ялангуяа ардлаас бол нэг ялгадаад байхгүй шүү дээ. Бууцагчлаар нь цөөлөө гэж халдварчаад жоохон ялгаа үүсгэж. Нэг сүрсэн мачо замын урд би замын хойно амьдэрдэг өсөхгүй орол хийсэн. Баян андуур шүү дээ. Чи жаас гэж байна. Найхтай андуурдаг гэсэн. Тэгээд ингээд банаас чи оруулаа сахалтай. Ер нь цайраа бараа шил ийм бөөрийн хід шилмэл зүүн. Дредлогтой. Тийм тэгээд нөгөө өмсчүүж байгаа хувцас нандаа юм мөнгөлөг улаан юм тэгээ нөгөө байж боллоо. Тэгээ оруулаа. Энд ардаас одоо манай энэ Реги Пистолын манай ардаас тэгэхээр ерөнхийдөө 7 сарын 2-нд Ках манаас тоглолт нэгэнт тоглолтоо хийж байгаа. 7 сарын 1-ний 2 дахь өдөр. 2 дахь өдөр байгаа тийм. Жайсан хийлд. Тэгээ тэрнийх нь хостор би явж байгаа. Юу манай комединдэр ингээл хостлол яваад байгаа л та. Тэгээд уулын аль 5 сард болох байсан. Тэгээд ахын ажил төрөл болоогүй яасан. Тэгээд хойшлуулад одоо 7 сарын 1 болчихоо. Тэгээд нөгөө нэг юу л болсон л та. Ажил явдал гарсан. Тэгээд тэрч нэг хэрэглэх юм. Чи спект өгөө задах чинь би тоглолтоо хийхгүй гэж боцоо. За. Тэгээд тоглолтоо хийхгүй боцоо. Одоо 7 сарын 1-нд болох гэж байгаа. Албаар 7 сарын 1 гэж сонгосон баг те. Тий, угаасаа тэгсэн. мартах эсвэл Нарт тусгүй өдөр. Тэгээд кино гэдэг таадвал чинь те. Надад тэгээд одоо энэ үзэгчдээс төрүүлээд хандаад хийчихэд гэхгүй. Надад Ках маань өөрөө даалгавар өгсөн. За чи нэг монолог бэлтгэх хэрэгтэй гэдэг. Ямар монолог байх яах вэ гэдэг чи. Хүмүүсийг инээлгэж хагаад дараа энэ дээр энийх зүг загнах хэрэгтэй гэж. Нэг монологын даалгавар. балиар юм. Ер нь бол аригчны монолог юм биш үү? Тийм, нэг тэр монологыг яг харин баг тийм биш. Огшоо монолог сэтгэж хийнэ гэж бодож байна. Тэгээд Кахын тоглолтноор угаас бас нэлээд олон артистууд байгаа. Тийм, олон артистууд байгаа. Сүүлдээсээ горовт нь би байгаа. Тийм, ер нь одоо бас энэ тэгэл хүмүүс байна шүү. Тэгээд ч угаасаа энэ сууж байгаа хэдүүл бүгд л очих байлгүй дээ. Тэгэл тэнцээ тэгээд ах манд гэрэл нэм гэдэг үзэл санааны доор. Тэ нэгэсэнд бол одоо нийгэмд гэрэл нэмээр нийлүүлээ. Арай л байгаа гэдэг. Арай л dark биш шүү. Dark биш шүү гэдэг. Тэгээд бас гоё мэдээ сонсон энийг ярьж болох нь зөв үгүй юу? Проман одоо хүмүүс мэдэхгүй байх хипхопор нас мэдж байгаа юм шиг байна. Гэтэл энэ чинь Монголын реге хөгжмийн үүсгэл одоо гол хүмүүсийн нэг шүү дээ, тэ? Soul jazz. Гişүн Ратах энээр маань нийлээд Soul jazz гэж гоё хамтлаг хийжсэн. Бро тэгээд хипхопоо тоглолт энэ бол хипхоп тоглолт болно зөө. Тэгээ энэ хипхоп тоглолт болно. Тэгээ энэс цаашаа реге хийн гэсэн яваад байлаа. Ер нь бол угаасаа цаач нэг нэг яриа байдаг шүү. Би 40 гарахаараа реге гэж хийнэ гэдэг. Одоо 40 гарч байгаа. Тэгээ сая жижиг хамтдуу байсан. Тэрсэн шүү. Тэгээ харин 7 сарын 1-ний тоглолтын дээр мөртөөр дуугаа хамт дуулах юм. Тэгэл би ч бас нэг. Ах нөгөө ингээд өөрөлтөө хийгээд яваад байгаа байхгүй. Одоо ингээд тэгэхээр амар гоё Flying Roots гэрэгийг залуу дүнэртэй бол амьд хүч Souljas хэрэгжиж байна тий. Юм шиг байна тий. Гол нөгөө нэг найд л тий. Нөгөө нэг аратаа хүн чинь загсчны замлгээд алга болчихсон. Тэр үл алгуулаад байгаа болохоос тэгэнгүүт чи одоо ингээд
бид бүгдийн одоо ингээд аль талаасаа тэгээ сэтгэлээ гаргаж нэгнийгээ дэмжиж хийдэг одоо реги фестивал маань ингээд 3 дахь жилдээ амжилттай болоод явж байна. Тэгээ цаашаа 4 дахь жил нь бүр гоё хүчтэй болох нь одоо энэ жилээс ингээд ер нь өнгө додроод эхэлж байна. Жишээ суулжаас Монголын headline алцлаа. Тэгээд гоё. Тэгээд оруулсан л яа. тэгээд одоо каах чинь одоо энэ ийшээ Аз тал руугаа нөгөө Япон, Тайланд, Сингапур тал руугаа мэдээж реги хип-хоп аль артистуудтай ингээд сайхан найс нэг танил болцсон. Ялангуяа Япон талдаа бол нэлээ бас өөрийнхөө байр суурь үзтгүүл нэг сайхан өдөрчөд ирсэн юм шиг байна. Тэр шивэсний газар мазар бол гоё юм блэ. Тэгэхээр ч одоо дараагийн жил их бүр гоё хүчтэй болох гэдэг байхгүй юу? Яа. Одоо энэ жил ирж байгаа DJ Hayes маань өмнө хэдэн онд 19 онд 19 онд нь Монголд ирсэн шүү дээ. 19 онд Монголд ирж тоглож ирсэн. Brian бас 19 онд Монголд бид нартай хамт тоглож ирсэн. Сая Тайванд Brian Hayes-ын бид хамтдаа Тоглосон тий. тоглож ирсэн байхгүй. Тэгэхээр Hayes-ийн сет мэд бол бас гоё шүү дээ. Brian болохоор энэ жил эрэхтэй за одоо тэр фестивалийн сетийг одоо хэлээд явах. Тийм. Айгуу гоё сонирхолтой сет ирж байгаа. Хэлчүүлээд байна шүү. Тэрийг одоо тэр үед нууцаар үлдээч. Ачаа ската болсон гоё даап тоглосон. Хэлчих. Гэхдээ яач даа хүн чи өөрөө бүр тэр Ачаа өөрөө хэлсэн. Одоо өчтөрхөн онгосноос муулаа штэ. Өнөөдөр сая хинэ яваад буугаад Монголд бичлэг хийж явуулсан хоо нөгөө өөрөө ската тоглон даап тоглоно гэж хэлсэн. Тэр нэр хэлсэн. Тэр нэр хэлсэн. Тэгээ байж зүйлээд хэлж байгаа. Тэгээд яг үнэ мал нь манай энэ Brian Hayes хоёр чинь пензар тоглолдог байхгүй тий. Тийм, пензар тоглолдог. Пензны диж яг винил селекторууд буюу. Одоо нэрээ сониос хэлэхэд регичд манай тэгдэг штэ. Дижиг селекта гэж нэрлэдэг. Селекта гэдэг нь селектор буюу сонгох селект гэдэг үгнээс суурьтай. Одоо сонгох гэсэн үг штэ. Сонгох селект гэдэг үгнээс бол гоё хөгжмөдийг сонгож тавьдаг нөхөр байхгүй. Тэгээд дижиг селекта гэж нэрлэдэг. сонгогч гэдэг юм ба шүү дээ. Сонгогч. Тэгээд цааш нөө реги дундуур одоо нэг бусад одоо хөгжмийн дижнер ингээл янз янзын эффект оруулаад ингээл ингэж холцолол нэтргээд идэг шүү дээ. Реги дунд бол ерөөсөө тийм хийгээд байх бараг шаардлага байхгүй. Хамгийн гол нь яг гой доонуудыг ингээд сангараас нь сонгож ингэж тавих. Хүмүүсийн нэг басанда хайперж байгаа тэр wipe-ийг доош нь унгаахгүй бүр л өсөхгүй. Тийм. Чадaltaй сэтл бэлдэх юм шүү дээ бол тий. Тэгээд нэг юм 7 инчийн пенснотой явж идэг зөө. Яг тэгвэл энэ 12 инчээр тоглодог гэхээр мэдээж хүнд шүү дээ. Амар их сет. Өдөр хүн флаштай явж хахад тэр хүн ийм том цүнхтэй явж идэг. Хөөрөд. 7 инчийн ингээд пенснотой ингээд. Заавал гэж пенстай байх хэрэгтэй юм тий. Аа тэр бас жижиг онцлог. Пенстай тоглох тусмаа нөгөө дууралт нь илүү гоё. Цэвэр шүлээд байгаа. Анх пензал тоглодог байсан. Сүүл рүү юм хөгжээ CDG болоо, контроллер болоо тий. Гэт гоё. Энэ төр бүгдээрээ гоё. Тэ? За хамгийн яг тэр хипхоп дижнер ч хүртэл ингээл байж идэг гэсэн юм шүү дээ. Тий. Тийм л байсан тий. Ийм байна. За урлаг уран сайхны хувьд миний хувьд нэг юм болоод байгаа. Одоо 21-нд реги фестивалд оролцоод. За. 7 сарын биш 7 сарын 6 сарын 27 28-нд бас дарханд нэг юм болох гэдэг байна. Тэрэн дээр яг анх удаага Монголын пивчтэй нам бас дарханд очиж. Энэ ивент бас зохион байгуулж байгаа. Тэгээд хойноос нь 28-нд нь бас Jijas Beer Band-ийн тоглож магадгүй бол дарханд хүмүүстэй зориулж. Тэгээд буцаж ирээд отоо ороод 7 сарын 1-нд кафега тоглолтод оролцоод тэнгуүтээ 7 сарын 3-наас плей тайм. Плей тайм, алдарт плей тайм. 3-наас одоо бол надад яг өгөж болохгүй 10 хоног л байна. Яста яг тийм шүү. Тэгээд плей тайм гэж гэсэн нөгөө манай аюулгүй мэдээлэл маань тэгэл бас 4 хоногт дөрвөлөнд ноцоо байждаг болохоор бас өгөж болохгүй том өгдөг гэсэн. Энэ жил сайхан play time дээр гоё ингээд үүрэгч үүрээд та нараа очлоо, та нараа очлоо мэл өнөөдөр очлоод явъя гэж боддог. Өнгөрсөн жил чинь чийч бүр тэнд бүр отог ом үүсгэсэн байсан шүү дээ. Тэгээд хамгийн урам аймаг үүсгэсэн. Тэгэнгүүт тэр чинь нэг бас амар хэцүү юм байна. Нэг юм хаяа явж болохгүй. Заавал нэгэн ханах хэвээр. Дээрээс нь ингээд чийлэрч чадахгүй. Дээрээс нь хариуцлага өөрчиж чадахгүй. Дандаа ингэж ярийн нэг чим юмнууд байгаа байхгүй тийм. Туу талбараас өөртөө амар том ачаа аваад. Ачаа авчиж. Тэгэнгүүт нэг чийлэр баг. Дөөнөө мэдээж гадны баахан реги артистууд ирсэн шүү дээ. Тэд нар чинь бас дайл цайлал өөрхөн юм үүсгээ. Тэгэнгүүт яг өөрт бол яг үндэ плей тайм бол үзэж чадаагүй. Тэгээ би бүр санаж байгаа бол хэдүүлээ бүр сүүлийн үед маргааш нь хамгийн сүүлийн өдөр нь явсан шүү дээ тий. Тэгэхэд би сүүлийн өдөр нөөртөө цаг гаргаж бүх юм хаачиж хороолж явуулчаад ганцаархнаа тэр ингэж явсан шүү дээ. Сүүлийн үед ярьж байгаа хамаг юм баг
хоол ундч нэлээд дундарсан те. Юу жоохон тийм бодол эхэлдэг л дээ. Өнгөрсөн жилийн плейтэй надад бас амар ачаалттай. Бэгийн мэнэр нэг отог болоо буучихгүй. Тэгээ өглөө битээр биенийг харахаар л уучих юм. Юм үзэж амжихгүй. Тэгээ хоёулаа ихтүүдтэй хүүхдүүд ширнэ бас тий. Яа Түгэлж хэцэлтэй. тэгэл манай урд байсан нэг гитар шин залуу одоо тий. Тэдэртэйг нэг өөрөө нэг жоохон гитар болмос нэг жоохон Тэмкатага ингээд бид гурав Тийм шүү дээ. Тэмкас хүүхдтэйг ирсэн. Тий. Тэгээ ингээд нэг өглөө битээр биенийг хараад зүгээр 0 явах замдаа л уучаад. Тэр жоохон хэцүү бас энэ жил тэрийг жоохон заснаа. энэ л одоо нэг Гоё асруудаараа яваад, стейжүүдээ яваад те. Хөтөлбөрийн дагуу бас гоё үзээд. Стейжүүдээс за мэдээж банкер стейж надад хамгийн сонирхолтой санагдаж байгаа. Банкер стейж тэр нөгөө Пуман гэдэг хятадын Юнан мужаас Риа хийж байгаа. яа. Ч одоо бүр нэлээд хэдэн жилийн түүхтэй хамтлаг. Тэгээд тэрнээс гадна бас нөгөө юун дээр Fire Stage гэж үүдэн штэ. Fire Stage дээр яг юм хажууханд нь бас Q гэдэг одоо бидний мэддэг нөгөө Q бар байгаа штэ. Тэдний бас нэг юм жижиг стейж байх юм бэл. Гэтэ тэнд нь заавал DJ байхгүй. Яг нөгөө юм гоё дуу сонсдог хүмүүс сеттэй байх. өөртөө юу? Тий. Бол Тийм шуум сонсогдсон. Гэтэ баттай мэдээлэл биш. Open DJ. Яг тэрийг нэг анханаас нь хүмүүсээ сонгоод авааччихсан л та. Гэтэ заавал нь одоо нөгөө бидний мэддэг DJ нар биш. Өөр хүмүүс ингээд гоё сет тавина гэдэг надад амар сонирхолтой. Чиний гал тэрж байгаа өөрхөн залуу Энэ бас яг баттай мэдээлэл бол биш. Ямар ч юм тамхицын мэдээ болоо. тавигдчих юм бол сонирхолтой юм. Тавигдчих юм байл тээ. Хэрвээ тавигдчих юм бол. Ачаа өстой гоё санаа. Яг л бид нар найз дундаа гоё хөгжим сонсдог хүмүүс чинь ингээд гоё плейлист таваалцдаг шүү дээ. Юм одоо манай энэ гоё хөгжмөд за чи өгшөн гоё тавиач гээл те. Хуваалцах. Яг тийм байхгүй те. Тийм хуваалцах юм бас байгаа. Тамхицыг яриач гоё юм. Плетамийн бас нэг юм сайн нэг хурлан болсон шүү дээ. Тэрэн дээр юу яасан? Нөгөө буучаар төлбөр тооцоо бүгднийг шийддэг болно гэсэн баг. Оо яг нэг Wonder Fruit шиг те. Тий. Тайланд юм яг уу гэхээр одоо тэр нөгөө Playtime зон дотор ингээд киоскууд байх юм байна. Миний одоо ойлгосноор бол тэндээ очиод бугуучаа зинэглээд бугуучаараа бүх худалдаа авалт хийгээд явна гэсэн. Суу амар яа. Тэгэхгүй бол тэнцэн зүйлээ юм хаяхгүй гэсэн үг. тий уцаа энэ уцунд унтарчлаа. За энийг яах вэ? Тэр яах вэ? Тэгээ боо юм бол биш тий. Тэрийг эхлээд нэг цэнэглэн. Тэгэхээр нөө очр байхгүй болчихсон гэсэн юм тэнд. Тий. Даг гэл явчихна. Тэгээ ер нь өөрийнхөө нэг баримжааг мэдэн шүү дээ. За би нэг тэд оногт нэг тэдийг хэрэглэх байх та гэж бодоод тэрүүг нэг цэнэглээл. Тэгээл ерөөсөө дахиж юу тийм мөнгө төрөнийг сүлжээ мүлжээний асуудаг гэсэн байхгүй. Дахиж болоо гэж явчихсан юм шүү дээ. Яг байна. Зарим тэнд чинь чи мобайл сүлжээ барьдгүй. Адилхан жолч байхгүй. Одоо ч байхгүй. Тэгэхээр харин адилхан чинь би бүр шинэ дугаар авах гэж бөө юм болж ирд. Тэгээд нэг худалдаа их аюу хэцэг оцох юм. Сүлжээг очих. Энэ сүлжээ байхгүй ингээд уцаа оргол ингээл. Тэгээ нэг хүмүүс тун уусаад алга болчих юм аашийн тий. Тэгэл нөгөө нэг мэдээж одоо нэг интернет банк руу ороод тэгэл ингээд шилжүүлэх гингсээр байтал чинь доор хаяж 2-3 минут байж байгаа ш. Тэрийн хооронд ч нөгөө нэг очиж дараалал гэдэг нэмэгдэл гэж соноод явчихж байгаа. Wonder Fruit гэдэг шаарна. Ингээд оочлоо ингээд тэгэхээр оочрын асуудал багтаа. Яг хөө нөгөө нэг цэнэглэхтэй нэг жоохон тэнд цэнэглэхтэй жоохон оочлоо. Гэтэ хамгийн гол нь тэр цэнэглэхтэй оочлол нь дахиж ирж ажиллахгүй. Тооцоолох хэрэгтэй гэсэн үг. Тий. Тэгэл эсвэл бүр өглөө эрт очиод цэнэглэж болно шүү. Тэгээд иршүүгөө сайн нөгөө бас олон газар цэнэглэх байх л та. Бас нэлээдлийн газар байж. Хүнд өөртнөөс нэг юм хувийн юм одоо хариуцлага үүсэж байгаа. Нэгээс одоо тэр Playtime-ийн зон дотор л үйлчлэх зүйл учраас тийш хідэн дөрөв хийхээ өөрөө бидэж хийх хэрэгтэй болж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Юм одоо уншуулгууд одоо үлдэгдэл нь тэр посон дээр харагдана гэсэн үг болж таарч байна. Одоо ингээд энэ дээр киоскн дээр очиод уншуулгууд за тэдэн дөрөв зэнглээ үлдэгдэл нийт хэд байна гэдэг. Тэгмүүдээ дахиад одоо нэг газараас ч хоолны газар ч юм хоол худлаж авна шүү дээ. Тэгмүүд тэдэн дөрөв хасагдлаа үлдэгдэл нь хэд байна гэдэг харагдана. Гараад ирнэ гэсэн үг шүү дээ. Тийм үлдэгдэл болж шүү. Үлдэгдэл хүн ядаж бас нэг өөрөө хямгадаас сурсан. За бид нар одоо хамгийн ойрхон бидний жишээгээр бол одоо тэнгисийн доор картын тоглоом, зоосон тоглоом байдаг шүү дээ. Тэр нь бид карт аваад нэг уншуулаад за 200 төгрөг байна. Тэгээд тоглолдог шиг байна. энэ чинь тавирах тоглоом юу гэлээ гэдэг. Тэр тэгж төлөвлөж одоо идэж унаа гэсэн үг байна шүү дээ. За гоё болж байгаа. Ингээл жил болгон гоё болоо байна те. Одоо бас нэг ганц зүйлийг өрөөлмөр байгаа. Манай үзэгчид, сонсогчид энэ хөвсөн дайртай хүмүүс хөгжим сонирхож эхэлж байгаа ч юм хүмүүс Playtime-д очиж үзэх хүмүүс ховор байх. Гэтэ очиж үзэх гэсэн хүмүүс байх. Гэтэ нэг жижиг зүйлүүдээр нь битээ нэг тэгж
үндсэн дүгнэлт хийгээрэй гэж хүсмээр байдгийг. Тэнгүүд нэг ганц хоёр хүмүүсийн ингээл өдөөд чинь болон болохгүй янз бүр юм байгаа шүү дээ. Зохион байгуулалтын нэтер. Тэнгүүд хитрхи ингээл одоо бүлэдэх гэж байгаа юм шиг те. Шууд дахиж илээч ингээд очихгүй юм байна. Энд чинь жил болгон юм сайжирна. Чинь Монголын хамгийн гоё том фестивалын нэг одоо number 1 шүү дээ те. Тэгээд олон улсад гарч байгаа юм фестивал хамтдаа гоё хөгжүүлээд явах юмсан гэж боддог. Манай уулаа шүү. За cheers. Cheers боо. Чи уухгүй бол. Тий. Мачо маань өнөөдөр угаасаа нөгөө фестивалийн ажилтаа завгүй явж байгаа. Асар ажилтаа явж. Уухаас татгалцсан фестивалаа дуусгачаар нэг мөсөн Баянголынхоо ижүүлэхээр үргэлжлүүлэх гэж байгаа. Фестивалынхаа дараа. Тэнгүүч угаасаа юу ажил дээр нөгөө хүмүүс нөгөө 08-аар очиртай ядаргатай мадргатай гэдэг хаач газрын ямар ч фестивалийн 0 бол тийм л очиртай байна. Тинч чинь ямар нэг 100 200 хүн байгаа шүү дээ. Фестивал 100 мянган бараг ирж очихтой бараг те бараг 100 мянган хүн тинч чинь гэж. Энэ нь бол Плейтайм нөгөө судалгаа нь өөрөөсөө хан тийм байдаг шүү дээ. 4 дахь 5 дахьтаа 30 мянган хүн. Биш 4 дахьтаа 20 мянган хүн 5 дахьтаа 30 мянган хүн ч лөө. Тэнгүүтээ хагасаанда 50 мянган хүн ч лөө. Тиймэрхүү хаан тавьчихсан байдаг шүү. Тий, 90 очингоо тэр чинь баг энерги толомж 100 гаруй мянган хүн байгаа шүү. Тэр олон хүмүүс ч мэдээж өөр чиний шээс хүрж байгаа тэр хүмүүс ч гэсэн шээс хүрж байгаа шүү. Тэгэхээр ингээд адилхан тийм нөгөө дасан зохицох боломжтой зүйл дээр дасан зохицдог байна. Тэгэхгүй яг хитрхи гэлцаал юм үсээл ингээд шүү. Тийм шүү яг үнэ. Тэгэл энэ чинь өөрөө фестивал гэдэг чинь олон улстай ч тийм байдаг. Тэгэл хог аяглал нь харин ч олон улсын фестивалуудыг бол маш хурдан зэгцлэгддэг, ангиллэгддэг, цэвэрлэгддэг амар супер болоод байгаа байхгүй. Тэгэл бааз яг фестивал өөртөөс ингээл хийгээл арга хэмжээ ихээр хүмүүс мэдэндээ юм хийж байгаа арга хэмжээ хүмүүсийг илэрдэг хийгээд хэцүү шүү дээ. Амар хэцүү. Тэгэл над бол өнгөрсөн жилдээ хамгийн муухай санагдсан юм зүрх нөхдөр. Дотор одоо тэр артист зон ч гэдэг юм уу зүгээр хүмүүс машинтайгаа ордог ингээд яг бүрийн нөгөө мөнгөний боломжоор ингээд яаж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд Playtime-ийн хашаан цэцэр өрдөөсөө тийм бэлдээ ханцын хөглөрсөн хог заяа. Одоо пианы лаац ч гэдэг юм уу тийм миний усны шилмэл тэгээ саамаа тиймэрхүү мөрөс байхгүй. Хашааны гадаа зүгээр ингээд бүр тэр нөгөө гадаа нөгөө шорон зогсоол дээр ингээд машинууд ингээд тавьж байгаа шүү дээ. Ингээд яг нөгөө бөөнкий маягаар хийцэн байсан ингээд бөөнкий тойрог битүү машин байсан. Тэндээс чинь бид нар ингээд майхасаа ураагаад буцаад ингээд гарч ирэх юм ийм явхад хашааны гадуу битүү хог байхгүй зүгээр ингээд тэр үнээг болс хитэн хоолоор нууцсан тэгээ бүр амар тэгээд архины шилмэл машин явж явах машины дугуйдаа пис гэж хараад байгаа байхгүй нөгөөдөл. Их мэдчихлээ одоо нөгөө тэрийг ядаж аваа явчлаа. Тэр хүмүүсээс шаардж байгаа бол бидний дотор цэвэрхэн байх та нарын үүрэг биш тэр хүмүүсээс шаардсан зүг зүг. Тэгээд тэр хүмүүс нь үүргээ биелүүлж байгаа бол та нарт дотроосоо аваад уух мөнгөгүй гэж болно. Яг нь дөрөв үнэтэй хүрээд ирсэн байж болно. Тэрийг сайхан найз нартайгаа машин дотор тамхиланга помпанга ууцсан байж болно. Тэгвэл машинтаа чихээд аваад ирсэн юм буцаа чихээд аваад явчих тийм юм болох. Ялангуяа бас тамхины шишээ гууж юм. Тэрний дотор хийчихээ. Тийм. Бүрэн тамхины савнд хийчихээ. Машин ч багтаал ирсэн бол багтаал явна шүү дээ. Одоо чинь үнэ байлаа гэж боддог чинь пиндис юм ирж байгаа. Тэгээд уугаад уусан маш шалжсэн юм болоо шүү дээ. Тэгэхээр тэрийг гал ингээд аваа явчихдаг баймаар манайхан бас устдаа нөгөө юу гэдэг нь бусдаас юм шаарддаг шиг өөртөө бас тийм шаардлагатай явж байгаараа тийм нэгээс нөгөө бусдын толгой дээр хөвсийг харахаар өөрийнхөө толгой дээр боглохыг хардаг шиг. Нэр одоо бид л энэ хөгжим хийж байгаа хүмүүс бид нар артист хүмүүс ялангуяа комеди бид бол дандаа мессеж өгдөг хүмүүс шүү дээ. Тэгээ би манай жижиг бол дуугаараа байнга мессеж өгч өгдөг те. Хол шөмжлөлж хэлдэг, ёс жогтооч хэлдэг. Ийм хүмүүс бид нар чи энгийн хүмүүс ч гэсэн артист байдаг зүгээр яг дуу сонирхдаг сонсогч нар ч гэсэн зөө. Жохон хатуулчмаар байхад одоо жохон бид нар өөр болох хэрэгтэй. Яг ийм үдэл санааны хувьд шүү. Одоо жигсаалаас ч гэсэн тэгтээ гоё гэрлэгийг харагдаж байна тий. Тэгэхээр бид яг энгийн юм дээр гэтэл нэг тамхины шидэхтэй хүртэл анзаарахгүй хайчдаг байхгүй. Тэгээд дадцсан. Болооч би одоо бол 8 жил сүүлийн 8 жил дандаа ингэж найзна. Өмнө хайчдаг байсан юм. Тэгээд дандаа ингэ хийгээд тамхины шидтэй савнд ядаж ундааны савнд ч юм хийгээд ингээд тэгдэг болцсон. Тэнгүүд датчтай юм бас. Тэнгүүд манайхан өөртөө бас тийхгүй бол бусдын шаардлага тавих бас аяг хэцүү болчихдог. Тэгээ тамхины ишин дээр бол маань бол бас яг одоо энэ дээр нөө дадах гад үзэж байгаа. Тэнгүүд ингээд заримдаа татж байгаа ингээд годомж татчаас тэнгүүд огосоо байхгүй бол ингээд гараараа унтраачаад тэрийг кермалчдаг. Кермалчдаг. Яг заримдаа тэгээ бас нөгөө нэг хуучсан сангараад гинтэнд бол гიშгэл ажиллаа байл. Гэтэ аль болох би дадж байгаа. Цогоо унаглаа, гიშгэлээ, цогоо л яг тэгээд ингээд цогоо зүгээр шүү дээ. Тэгээд ишээ кермалж явж байгаа л манай хүн л яг хувцс угаахтаа л жижаа гэх. Гармат накок гэх. Тэнгүү заримдаа шижирднэ гэх. Одоо энэ нь тийш амар гоё зүйл واخхой юу? Байгаль хот
дэлхий тамхины иштэй байснаас миний өмнө тамхины иштэй байна гэдэг чинь. Тэгээд тэр чинь угаагаар л арилсан. Угаагаар арилчих واخгүй. Тэг яг тэр тэгэхээр найзнаа нэг юм савтаа яваад байдаг шүү дээ. Японууд нэг тийм балер гээ. Бүр ингээ балер цэвэрч ингээ бүх юм зэгцтэй байдаг шүү дээ. Хогийн савгүй учраас өөртөө хогийн савтаа явдаг. Тамхины ишнээ савтаа гэлгуур ууттай тэндээ ямар нэг юм игээд одоо ингээ авчдаг те. Тэгээ сүүл жижиг тэр жижиг саяхан явах яваад би үүний явах яваад ирэхэд манай хоёр шиг нэг одоо нэг веб зэвсрүүд ингээд байгаад байгаа байхгүй охин нэмэгтэй мөчмөдөрт амар нөлөө үзүүлдэг шүү. Тэгээд охин ихнэр хоёр за Чина тамхины нэрч өстэй биш үү. Яг нэг плей тайм митийн нэг юм задгай газар байхад бол нэг одоо нэг амнаас нэг сүрхийг нэртэл тэгээд ингээд хангираад байхгүй шүү. Тэнгүүт нэг яг нэг гэр орондоо ингээд би чи гадаас тамхилчаад яваад оронгоо пүү паавал эхэлдэг байхгүй нэг ярьж. Тэнгүүт жоохон тамхиг багасгаад тэгээд Японд явж байхад улаан тамхич байсан. Тамхины зүг байхгүй хаа нэг олдно. 20 идүүлээ пижиг жижигээс угаалтлаа шаашдаг тамхи зүг гэж. Тэгээд тэндээ татчихвал дахиад ойрын 20 30 км байхгүй. 30 км-тэй байхгүй тэр чинь ер нь тамхины зүг нь өөрөө амар тийм нэг метро стейшнүүд дээр л байдаг юм. Тэгээд хэцүү. Тэгээд бүр удам энэ тэнд бол байхгүй шүү. Татаж болохгүй. Тэсгээ байгаа би бүр нэг газар ингээд татаа зогсдог байхгүй. Тэгсэн чинь нэг Японд нөхөр надад ингээл аах юм яриад тэгээд цэнгээ хамт явчихсан. Цэнгээс авч байгаа гэж. Тэгсэн чинь таныг Япон гэж одоо танаас хажуучин зогсоо тамхи татаж болох уу гэж асуугаад байна. Яах юм чи. Тэгээд наа нөхөр чи өөрөө сүүл рүү каах юм тавд явсан. Каахаас каах бүр зааж гисэн. За энэ татчих болно. За энэ татчих болохгүй. Энэгээр явахтаа бид татаараа. За энэ болонд бол яг болдгийг гэж ингээд явсан байх. Сингад бас тийм юм билээ. Бас татах хэрэгтэй шүү дээ. Торгол өндөр торгол өндөртэй шууд камер маамираар авчтай. Тэгснэ бас сайсалтдаг хүмүүс бас яваад юм билээ. Гэтэ ерөнхийдөө болохгүй зөө. Яг нэг хогийн савтай хэсгүүдэд Японууд бол арайгаагүй олон юутай. Гэтэ яг ингээд хүмүүс сурцсан хүмүүс нь яг энэ болно яах вэ гэж юм гэдэг юм. Буудлынхаа өрөөндөөш татчих. Тэр чинь нөгөө сайн нэг мөрчөө кино байсан шүү дээ. Тэгээ тэрэн дээр чинь нөгөө 6 сараар натур татсан байхгүй. Тэгээд ноёны отгийг хийсэн дэнждээр маань ерөнхийдөө бол машинч 6-оор явахгүй. Машины дугуйны мөр гаргаж болохгүй дэнжээ чинь. Тамхины иш, элдв анзын одоо тийм аяг шанагны юмж байж болохгүй. Ерөөсөө тэрэн дээр нөгөө зургийн дараагийн үед нөгөө шагаа би бид нар ч амар гэж анхаарал тавих хэрэгтэй. Тэгээд ингүүт тэн дээрээс одоо манай киночддаг ч байдаг юм бол ижидэж явж байгаа уран бүтээлчдийн маань дандаа ингэж авч явдаг одоо хүн болгоны нэгдэг хангаа гэдэг хавдаг байхгүй. Айгуу нөгөө машины тий альфардны юм юутай тэгээд түрээсээ тэгээд тэнгэр ингээд уран бүтээлчдийг авч явдаг. Өөрөө үнэхээр гоё түшигтэй байх зэрэг. Кино урлах тайртай. Кино урлах тайртай. Ер нь урлах тайртай гэсэн. Ерөнхийдөө сая ч гэсэн ингээд хамтлагч дуустыг аваад 21 ангиар тойрч баруул ингэж явдаг. Гоё яагаад байхгүй. Тэр хахаас бид нэг скилс бод. Одоо нөгөө индекс ингээд одоо энэс ингээд зүүчдэг бүснээс ингээд зүүчдэг нөгөө машины дэлгүүр бүлхүүрний осор байдаг шүү дээ. Тэгээд таг байгаад оруулцдаг. Тэрний тэндээс нь юугаар одоо юм жижигхэн юм код байдаг шүү. Хамгийн жижигхэн код нэг өөр нэг жижигхэн код. Тий. H-house гэдэг код байдаг шүү дээ. Тэрийг ууж дуусгаад тэрнийхээ хамсыг гэж ороод ингээд өмднөөс өгчихдөг. Тэгэл тамхи татлаа нөгөөх рүү гоё гээл. Тэгэл орой кемптерээр хогоос руу асгаж. Гэтэл энэ мөрчгөө кино ийм мундаг одоо зургийн дарга марга нэг ийм мундаг ажилласан байгаас тэгсэр нэл кинон дээр найруулагч нь өөрөө нэг ганц сценд ороо гарахтаа Apple Watch таараа. Тэр бол яг нөгөө манай дэг яг нөгөө тэмчилсэн гэдэг чинь 6 сар байсан. Тэгээд дээрээс манай дэг яг чинь жоохон юм зүрхний асуудалтай буюу сахартай байхгүй. Тэгээд нөгөө байнгын импульсээ хинж ингэж байх хэвээр. Гэхдээ тэр нь уулын манждэл тэр ч одоо ийм урт хайзуутай байсан. Тэгээд яг жоохон доод харахгүйсээс аваад за хатантаа суу гэдэг ингэ хоол завсаар харчж байгаа байхгүй. Тийм амар үздэг болсон шүү дээ манай өнгө тий. Тэгэл тэр хатан оёо хоёр цаанаа ингээд уулзаал ингээд байж хахад тэр доор зам дээр нэг цагаан пүрүүс бишгээ өнгөрөх хооронд манжи үед пүрүүс үжигээл гараад. Тэгээд наас нь Холливуудад кинондаш гардгийн тэгэхээр хийн шүү дээ. Зүгээр шүү дээ. Ийм байдаг шүү дээ. Байхгүй шүү. Одоо тэр бүгсний эдэн дээр геймд болох хэвээр баган үтэй цагтаа далаацсан шааж. Бүр ингээд яг энэ дэний хэсэгс. Юу хүмүүс болдог. Тэгээд одоо нэг тэрэн дээрс ч нэг юм өөрчлөх манаар амрах юм байл гэж найс ярих гэдэг байхгүй. Нэг осондоо тэнд бид нар чинь те унтраагаад кармаалдаг юм те иймэрхүү жижиг арга эсвэл нэг машиныхаа үнсний сав зүртэн чигдэг ч байд юм уу тэгэл нэг машин чинь битүү өнөр мөн болоод те иймэрхүү арга хэрэглэл байж хахад хажууд зүгээр ерөөсөө ганцхан тим сэтгэхүй дүүн багтал тэнд байгаа киног өөрөө 60 хүн бүгд өөрчлөгдөж явчихж байгаа. Тэгэл дараа нь тэндээс тамхины иш түүй барий гэсэн хэрүүл ургуул архаа байж байгаа. Нэг жижиг те тэгэл
За машин зэрэг бол ерөөсөө доороос өгчөөл ингэр дээр за би дандаа хоолонд мод зөөж очин те. Биш ерөөсөө машины мөр гарахгүй бол тэр доороос ч нэг тэр 50 60 хүний ч хоолыг барайл ингээл би ч гинтгүй юм уу те. Иймэрхүү яг нэг л нүүн хүмүүс хүн болгоны дотор нь яг өндөө бол тэр байгалыг биширж байгаа, тэр байгалыг хайрлаж байгаа, тэр байгаль ямар гоё кайф авч байна гэдэг тэр мэдрэмж нь байдаг. Зүгээр л нөгөө ийм хайнга хийсвэр тэр зангууд нь за одоо биишээ мачогийн ардуур ингээд нэг тамхины аккорд нислж чад намайг хайсан гэж хийж мэдэхгүй тэгээд ийм нөгөө ийм амжхан гэх юм уу те нөгөө өөрөөхөө гэж нуух гэсэн иймэрхүү бодлууд хүн болгоны дотроос байгаад байгаа байхгүй. Тэнгүүд тэрийгээ дэмэргээд яваад ахлаар нөгөөдгөөс өдрөөгөө хинэггүйсэн болж хөрөөд тэгээд өгөөсөө баг тоохоо байгаад эхэлж байгаа. Тэгээд хандлага төртөл гол нөл болчтой. Чи явсараа тий. Бичээс хандлага хүмүүс их ярьдаг болоод шүү дээ. Надад тэтэтэй гэл те. Тийм жижиг юм эсгэлтэй байх. Жижиг жоохон юм эсгэлж байгаа байхгүй. Тэгэл дараа нь нөгөө хүн чинь нөгөө савн байхгүй бол ахаа би тэнийх рүү ичгүүгээд ингээд нөгөөдгөө гэсэн окей. За ингээд явдаг гэсэн. Энэ дунд чи юм гоё бол. Зүгээр ингээд тийм пүүдийг асаагаа зураг авалт хийх гэж байхдаа хажууд нь бид нар чинь болгоны хялгандад битүү оймод нь дотор байгаа шин. Яг үүндээ зураг авалтаа хурдан шаа гэх юм бол зүгээр тэнд байгаа модууд хугацаа тастаад гээс аваад гэлхий шатаага зураг авал авчих واخ. Кино группрээ тэнтэгээд унаад өгсөн мод хайгаа. 2 цагийг тийм зүгээр л амигүй болсон мод цуглуулахад одоо зориулж байгаа байхгүй. Тэр одоо дүүдгийг бадрахын тулд тийм. Наачаас байгаа шүү. Тийм. Гэх мэтчлийн ингээд нөгөө нэг жоохон үндэс гарцсан нэг жижигхэн ногоо мөчөр ингээд унтсан байгаа модыг хүртэл хуулж болохгүй тийм байхгүй шүү. Ингэж кино групп ингэж байлгах чинь өөрөөсөө энэ бидний чинь нөгөө нэг дагаа явж байгаа туслуугууд чинь дандаа хүүхдүүд дандаа бидний арслаж ирэх залуучууд байхгүй. Тэдэрт нөгөө нэг ахнар нь тийм байж болохгүй гэдгийг заагаад өгөх юм бол тэд нар ч гэсэн түүнэртэй тийм байж болохгүй л зааж өгнө шүү. Тэ? Тэгэхгүй за одоо гэл зураг авахын тулд нэр харж марахгүй за энэ бодог уулаач та. Ийм сэтгхүү ерөөсө далдын тийм нөгөө нэг сэтгхүү суулгах огтолж байж болохгүй шүү. Тийм. За окей. Тэгэхээр урлаг уран сайхан эхнээс сэдв 46 минут явсан ба шүү дээ. За одоо дараагийн сэдв рүү оръё. Бэгийн хариуцдаг сэдв буюу сонин сайхан. За энэгээр ч одоо тэгээд сонин сайхан юм ер нь сүүл тарагдсангууд нэг экстра копи ууд юм шүү танаа копи гэдэг шүү. Танаа копи. Харин нэг тийм яваад тэр яг хинтэйг копи. Итгэхгүй нэг Google podcast орж байгаа би хаяач гэсэн экстиг хамт копи ууд нуудаг. Тэгээд ингэ сайхан ярилцах тухтай гэдэг юм дэлгэсэн юм шиг байл шүү. Тэгэл нөгөө нэг хүмүүс ч доор нь одоо ч гэсэн экстиг хамт сууж копи уудаг бол нэг бол одооныхаа харилцаанд сэтгэл дундуур байдаг. Нэг бол одоо өнгөрсөн харилцаагаа сансаар байдаг юм гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм дээр л мэтгэлцээд ил ерөөсөө. Гэхдээ надад бол яг сүүлийн хэдэн хоногийн хугацаанд маш их имзэглэмээр бас тэгээд нэрээ үнэхээр дүүнэртэйгээ ч юм уу нэ одоо энэ залуучуудтайгаа бас нэг жоохон жолтхон гэж тулж яг сэтгэл зүгийг нь ойлгож ярилцаж ч юм уу тийм ингэж байх хэрэгтэй юм байна. Одоо би ч гэсэн өөрөө олон дүүнэр байгаа шүү дээ. Эхнэрийн дүүнэр байна, миний ч өөрөө нэг дүүнэр байна. Бэж айлын багаас та гэхдээ нөгөө нэг дээр 3 гişнийг ахтай болохоор одоо яг нөгөө юм өсвөр насны мангар олон нацаанууд ч ингээл нөгөө миний дүүнэр болж төрж байгаа. Ээж мэж найлын 40 50 гараа явууллаа ш нөгөө дүүч ээж мэжтэй гоё ярьж чадахгүй тэгээ нөгөө иргэн бэгээ ч нөгөө нэг олон нийттэй ингээ гоё харилцаа байж байгаа надтай нээлттэй харилцаа хүсдэг. Тэгээд тэрэн дээр босно ч тэр нэг одоо манай намна клубийнхэн юм аа хэдэ адууг нөгөө нэг одоо зүй бусаар нэдэлсэн тийм ээ. Тэгээ махлаад ингээ зарах гэсэн. Тэгээд тэр нь одоо шавин байсан гэдэг одоо тэр зүйл бол надад айгүй мохоо хүн туссан л та. Ер нь айгүй зү санагдсан. Тэгээд тэрэн дээр юу гэхэлэр зүгээр л багш болвол дараа нь хөрхий тэгээд яаж хэлнэ шүү дээ. Би одоо энэ хүүхдүүд маань ингээд хороод ойлгоод ингээд буцаад над дээр ирэх юм бол би ингээд яг л байсан шиг хүлээж авах бэлэн байгаа тий. Над бол энэ хүүхдүүдэд бол буруу гэдэг юм байхгүй. Зүгээр л биел сайн ярилцдаг байж тий. Биел сайн ойлгуулдаг байж. Энэ одоо Монгол хүлэг гэдэг зүйл маань бол одоо монголчуудын үний төв тий. Тэгээд тэрийг дээрээс нь одоо ингээд төр түмнийхээ өмнө тий наадмын нээлтэн дээр оролцуулж ингэж Монголынхаа өв соёлыг дэлхийд дахин таниулахад ингэж сургаж, маллаж, хайрлаж байна гэдэг бол ямар юм үнцэнтэй зүйл вэ гэдгийг л би одоо шинэртэй ойлгуулах гал байж. Тэрнээс би зүгээр нөгөө морь малнууд нь одоо эрдэм төгс болохыг л анхаарал гэсэн болохоос яг нөгөө тэр сэтгхүү сүлтэй тий ингэж байгаагүй байна гэдгээр өөрөө багш хүний хувьд бол амар юм хүмсэр аваад тэгээд яасан блэ тэрэн дээр гэхдээ яг хоёр үзэл бодол ямар гоогүй юм гэдэг. Тэгээд тэрний ардаас мэдээж угаасаа морь төртэй монголчууд олон байгаа. Тал талаа сайхан аймгийн эхлүүлж морь мал бэлгэлсээр одоо 22 ширхэг
сайхан үлгэртэй болсон байлээ. Тэ 22 шиг сайхан үлгэртэй болсон. Тэгээд 22 шиг сайхан үлгээ одоо энэ улсын баяр наадмын нээлтэн дээр зориулж нэг өмнөх талигач хитэн сайхан үлгэр гэвэл арайч барах хэмжээнд сургаж амжихгүй ч гэсэн амжигч байсан харгын тавгаахыг саваад улхаар хэмжээнд бол биш сургана гэсэн. Энэ дээр маш амар бодлоо. За тэгэхээр яг одоо ингээд Бэгийн саяны ярьсан юмн дээр Мачогийн зүгээс сэтгэл яг уу ер нь бол би өөрөөс намнаад нэг хэсэг явж исэн. Намнагийн бас их ав гээд тэмцээнд бас орж исэн. Бас гоё Монгол өв соёлыг чи мэдээ маяг мэдэн штэ. Өв соёлын контент хийгээд те. Модер секрет гээл тэгж явахдаа алтантайгаа клубд нь явж бас тэмцээнд орж исэн. Тэгэхээр бол бас ойрхон байж байсан өтер хөлгүүдийг мэдхээ юу байсан л та. Тэгээд өөрийнхөө ямар их гэсэн гэж юу яаж байгааг шаналж те хичээл зүтгэлэн те энэ чинь мөнгө ч хүртэл үгүй гэж байна 10 сая хүртэл гээл те. Тийм байсан болохоор өстой олдчихсоо л гэж бодож байсан. Тэгээд яг хаа тэгээд өстой савнирна гэж өстой бодоагүй. Гэтэ эргүүлээд эндээс өөрөө сурамж аваад тэр хөлгийн буян гэж бас сайхан юм да. Тэгээд тэр хүүхдүүд ч гэсэн ойлгоод ухаарад явах юм бол одоо тэгээд хүн болгонд дахиж боломж байдаг шүү дээ. Хүн болгонд боломж байдаг. Манай ч хувьд болохоор аарс өөр бодолтой. Яг тэр юм хоёр талтай шүү дээ. Нөхрийн одоо нэг тэр багш өгсөн ярилцлагаас одоо би бол тэр цаалаг танихгүй. Тэгээд тэр мортараа байтараа нэтрэ гэдэг юмнөр би бол ерөөс оролцож үзэж байгаагүй. Гэтэ тэр өгсөн ярилцлагаас би хүнийг өөрийгөө заахын үнэхээр одоо нэг таньдаг хүмүүстэй айгүй нэг юм саналаа байж магадгүй заяа. Гэтэ тэр ярьсан ярилцлаганаас нь хүнийг нэг тийм нэг ялгаж харцдаг юм шиг нэг жоох нэг тийм эвгүй тийм сонсогдсон байхгүй. Анзаарсан ч тий. За одоо ийм нэг хогийн амьдралаас нь салгачих гэсэн тэгээ ингээд хэдэн хулгайч нарыг аваад ингээд доороо шав болгож оруулсан гэсэн тийм өгнүүд явуулсан шүү дээ. Тэгээд ингээд Ахтаа бид лаач чиг нөгөө ярилцсан дээр тэгэж хэлсэн үү? Өөрөө хэлсэн үү? Эсвэл нөгөө зүгээр гарчиг дий байсан уу? Өөрөө хэлсэн. Өөрөө видеон дээр юм уу? Видеон дээр. Видео ярилцлага байхгүй. Би ч яг тэр өдөр ч нөгөө нэг бүх хүмүүс шуугж ялаа шүү дээ. Яг тэр өдрөө. Одоо аваа хамаг болгонд бүх видеог энэ тавиал нэтрийг гэсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэн дээрээ тим юм яриад нэтрийг гэж байгаа ингээд. Одоо яг уул нь бол ярьж байгаа юмных нь одоо нэг утга нь ингээд сайхан байгаа даахгүй. Одоо ингээд ийм хулгайч нарыг ингээд доороо аваа шавнараа болгоод ингээд амьдралын жоохон хэцэлжээ гэсэн ингээд бодолтой байсан. Санаан зүвч арга нь буруу гэдэг шиг тийм. Санаан зүвч арга нь буруу байдаг нь буюу тэр хүмүүсийг өөрөө тэр хүмүүсийг өөрөө ч мэдэхгүй эднэр бол хулгайч нар гэж хараад байгаа байхгүй. Тэнгүүд ярилцлаганаар тэгж ярьж байгаа хүн бидний мэдэхгүй цаана бэлтгэл сургуульд болон уулзалт энэтрээ одоо нэг юм дээр одоо яаж харцдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг одоо тэнд яаж харцах ямар ус сонсогийн сэтэл тарсныг бол бас мэдэхгүй байдаг. Яг гэхдээ энийг болохоор би зөвхөн багштаа өс сансан шавнырын үйлдэл гэхээсээ илүү цаанаасаа нэлийн хоолоос чулуу шүдсэн юм ахлах гэж бодоод байгаа л да. 8 сард ч нуул нь бол дэлхийн авраг Монголд зохион байгуулагдах хэрэгтэй байлээ шүү дээ. Одоо Норт Арманы. Тэгээд эрийг ингээд бүтлгүү төлөх зорилготойгоор одоо ийм хийсэн ч байж магадгүй гэж бодод. Би хардах хэрэгтэй. Би хардах хэрэгтэй. Тэгээд эн чинь өмнө нь нөхрийн өөрийн бас өгсөн тэр ярилцлагын нэг хэсэгт нь одоо ингээд мартарва ингээд Монголын өв боломжтой юм аа нэтэр гэсэн чинь танаа Монголд зөвхөн ингээд зогсож байгаад харавдаг юм байтарва байдсан байна гэд ингэж зөрүүлээд одоо нэг гадны тэр одоо байгууллагаас ингэж хандж илжсэн болохоор нөхөр энэ мартарваг хөгжүүлж эхэлсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүд яг нөгөө нэг Монгол өв соёлдоо мартарваг нь оруулаад бүртгүүлэх гээд 8 сар дэлхийн аврагтай байхад нь энийг нь фэйлдүүлэхийн тулд цаанаас буюу нэлийн холоос гадны орноос шийдсэн шиг доод чулуу байж магадгүй маа л гэж бодсон. Гэхдээ энэнийг яаж ашигласан бэ гэхлээр өөрийнх нь шавнар дундаас буюу өөрийнх нь гомдоож байсан хүүхдүүдийг ашигласан байж магадгүй гэж бодсон би. Бас байж болно. Тэгээ тэр нөхөр тэр багш өөрөө хүүхдүүдээ гомдоогоогүй алхачилдаггүй бүгднгийн яг чигхэн ингээд адилхан ингэдэг байсан бол бас өөр байхсан. Гэтэ яг эндээс бас нөгөө нэг өнцг нь шулуухаа одоо товчхон хэлэхэд бас урагч хаанч байдаг. Тийм ээ. Урагч бол хаанч байд. Ихэвчлэн дотроос байдаг.
тэр хүнийг урах бүгдийг урагч надаас урагч гээл байх зүг бас те. Тэр багш өөрийнхөө арга барилаад явна. Тэгээд тэр хүний л аргаар л тэр хүн одоо явах өөрөөр явах бах. Тэнгүү дахиад нэг өөр клуб өөр арга барилаа гэсэн. Чиний өсөд байгаа шиг явж болох байхгүй те. Тэнгүү би бол ингээд бүх зүйл байгаагаар л байг. Эцсийн цаг хугацаа алдаа оноо бүх зүйл хүндээ заадаг. Тэгэхээр тэгэл болох ёстой зүйл болдгоороо болоод явж байгаа. Магадгүй жоохон хатуу ажилтдаг байсан байж магадгүй, зарчимч байсан байж магадгүй, толгойг нэлдэг байсан байж магадгүй. Тасан ч заах аргуулч өөртөө. Тэгэхээр чинь ер нь их хөвлбөр дээр ийм хатуу ширүүн байсан багш нарын дороос ер нь чанга гараад гарч ирдэг шүү дээ. Ер нь яг зэрэгс нэг чинь морд хорооч өөрөө ингээд хагас хэрэгсэлтийн байдалтай ч юм уу эсвэл тийм байх нь аюулж үг юм бэлээ. Тэр хүний чадвар орчинтой зарчимт хариуцлагатай тий адууга ингээд өдрийн их ажлууд зөндөө байдаг юм бэл. Тэгэхээр чин энэ би бол нэг өмөрөөд байгаа биш зүгээр за маань бас харуулах гэдэг. Гэтэл гоё шүү морд хороо. Мордоос харахыг харвааг нь газар дээрээс харахыг газар дээрээс харахыг харвааг нь мордоос харахыг намнаа гэдэг юм бэл. Тийм өчртэй. Тийм баха. Яг тиймэрхүү нэрээр ярьсан шүү. За. За өөр дараагийн сонс. Өөр нэг сонс хамаа. За одоо энэ одоо бас нэг найз маань явжлээ. Одоо ч гэсэн намчихгүй яваад ах шүү. Өдрөл мэдж байгаа юм. Сая зуны зугаа болсон. Тэгээд эргэн 168 гинжи хоёр хийсэн. Туун дээр манай бүрээд зам олон байна. 168 юу гөрөл 113 сая дэрч. Тийм. Ваа тоолдог. Тэгээд тэр дона дээр нэг бүрээд зам олон жоохон уураа магтаа авчихсан. Ер нь энэ дээр та одоо яг тийм артист хүмүүсийн хувьд ер нь хэр бодлоо шүү. Яг янз бүрийн бизнес ч олон мэдээлэл харж чадаагүй л та. Тэгээд бас л нэг л саний л хариулт хэлэх хүмүүс байна. Хоёр талтай. Бүх юм хоёр талтай. За яг бүрээ зам олны соёлынх нь үеийн хувьд бол хэцүү. Жишээлбэл Монголыг тий одоо яг гэдгийг тий гадаад нэг өөр орнд одоо Франц ч Монголоид гэдэг өвчнөр нь одоо Монгол гэж мэгэл тий чи Монгол бол тэнийг мэндэг гэж байгаа юм шиг нэг тийм юм явдаг шүү дээ. Дум мөндөр хүртэлцсэн. Тэнгүүд бид яаж хүлээж авч байгааг таатаа хүлээж авдаг шүү дээ. Оо юу гэж байгаа юм тий Монголыг одоо тий бүр өвчнөд зүйлээл одоо тий тэнгүүд Монголыг харуулж чанч юм шиг ингээл тэрийг одоо хүүхдүүд их хэцүү байл тий. Тэгэхээр өөртөө дээр нэг талаас нь харж үзвэл яг тийм. Нөгөө талаас нь харж үзвэл энэ чинь бас урлагийн эрхчлөө гэж. Бид ардсан нийгэмд амьдарч байгаа. Ялангуяа хипхоп бол яг Монгол бүлэгт бол усаал юм уу? Одоо шулуухан хэлждэг ч юм уу, хараалуу хэлждэг. Материал underground тэр тусмаа өөрүүлж underground артист. Тэгэхээр одоо гэхдээ яг Монгол бүлэгт бид жоохон багтаж чинь тэр тэгж дуулдаг байсан шүү дээ. Яг өндөр бодомжинд бид нар яг ингээд өөрийнх мэдлэг за хинээсээс ах хэснээсээ сурсан юм уу? Тэгж дуулж жижигэн дуулж муулаад тэр яг бааглах татдгүй. Хүрээлэл би л тэгж сонсч байсан. Зохиогчгүй дуу гэдэг. Тийм мэдл ханаас юм гараад ирсэн тийм. Зүгээр азар биднэрийг баг байхад сошиал хөгжөөгүй байсан тийм учраас мэдээгүй байсан юм байна. Бид нар чинь бүр ингээд сургууль дээр бүр тэгэл нөгөө тохонч ингэ боондо тостог ондоо мөгөл эргэлтний хад илэг өөднө өчгөл юм ушгиралдаад унахаар мөнгөний аваад зухтай гэл. Бүр тийм байсан. Тийм бүр тэгж мэгжл явдаг бас байсан. Тэр нэг ингээд тэр чинь тэр юм багуунчгийн үе юм шүү дээ тийм гаражнаа толдгүй юм. Тэр яг тэрнээс хойш л яг тэгж сонсож байгаа. Яг ингээд уран бүтээл гаргасанд нь л уралчлаа байх л та. Олон нийтэд инглээ тэглээ хөгж болооч тэгэл бас миний бодлоор хоёр талтай болоо л гэж бодож байна. Тийм. Энд ч мод болохоор юм байна. Юун дээр зүгээр нөгөө нэг хүмүүсийн анхаарлын төвд орцсон нь тэр болохоос биш. Нэгдүгürt гөрөл уучлалт ямар ч шаардлага байхгүй. Хоёрдугаар бүрээдээ бид нарыг өөрсдөө юу гэж ярьдгийг сошиал дэлгээгүй. Тэр хин энд гондох юм байхгүй. Гуравдугаар энэ нэг сүүлийн 2 жил болсон энэ бүрээд дуутай холбоотой энэ сенсац төр гинжин заавал байгаад байгаа ерөөсөө. Яа бичгтээ би орсон шүү дээ бас. Хати өрөөгөр гинжин цаанд Сибирх үлдээд байгаа. гинжин байгаад байгаа. Тэгэхээр бас яг хаа энэ дээр нь юу гэж бодох вэ гэхээр манайхан бас нэг гинжин шиг бас цэвэрхэн ингээд хийчихвэл бас зүгээр. Яа тэгэл зүгээр ер нь бол энэ уран бүтээл шүү дээ. Зүгээр л дуу шүү дээ.
Тэгээ ингэж шүүмжилж болно. Дургуцлал илэрхийлж болно. Дарга нараар дууг нь харуулна гэдэг бол хойцсон нийгэмд бол яаж болохгүй зүйл байхгүй. Тэгвэл бид нар нөгөө социалист нийгэм рүү гоод дарга нараар шүүлгэж уран бүтээлээ гаргадаг үйл бол очиж чинь гэсэн үг байхгүй. Тийм тэгэх юм бол ингээд бид нар хэрвээ сайхан амьдарч байвал алгаатай ш. Мардинамыг дэмжиж байвал алгаатай ш. Гэлгүй чинь гэсэн үг болчиход байгаа байхгүй. Угаасаа тэгээд юу л да. Ингэж доолж байгаа зөв гэж хэлж байгаа юм биш. Олон нийтэд ялангуяа ингэж гарч байгаа зөв байгаа юм биш. Гэхдээ зөв гэж ингэж байх болгонд дууг нь хаагаад байвал яах юм бэ? Магадгүй үзэл санааны дуунууд яаж өөрөөр. Сонгуулийн одоо те үзэл санааны дуунууд шүү дээ те. Жишээл чиний одоо save them болон fuck don't horror why та нар юм бэ гэдгийг дуулах гэж байгаа юм. Тийм. Үзэл санааны өгтөд. Үзэл санааны тийм зуршилтай айгүй хэцүү. Тэгээд энэ дээр яаж яхах нөгөө тэр одоо ингээд энэ чи анч гэсэн одоо ингээд пистол хийх гэж юм те. Тэгээд ардаас нь болонгот одоо ингээд хаах маах гал ингээд олон юм ингээд болох гэдэг шүү дээ. Ерөнхийдөө бол ингээд үлрэл дараалал ингээд болох гэдэг. Тэнгүүчээ энэ дээр оролцож байгаа залуучууд бид нар чи өөрсдөө ингээд залуу нийгмээ одоо ингээд бидний төлөвшөж байгаа бидний ингээд даяарчлаж байгаа тэгээд ингээд аль аль талын зүйлийг мэддэг болсон аль аль талын авиастай мундаг залуучууд залуу ингээд ерөөхдөө бол гарч ирж энэ Талбадар жигсахтай өрсөлдөж ширхэг чоггүй болдог тийм иймэрхүү мэт тийм гоё юмнууд нь явангууд эсрэг талд нь бөөнөрөө цуглаад яг гоё урлагаа мэдрээд хайпрах мөчтөрөөд гэж бусдынхаа нэр хүндийг ч юм уу өөрийнхөө тэр одоо амьдралын занал тэрээс сэтгхүүдэд нөлөөлөхөр тийм балиар зодоо нүдээ нэг юм хачин халаа юм хийх одоо юм бас болмоор байна. Наадхан дээр ч арай одоо ингээд одоо жишээ нь тэр зуны зугаа дээр гаргасан тэр зодоонууд дандаа хөөхтүүд байгаа. Дандаа хөөхтүүд байгаа. Тэнгүүд тэднэрт нөгөө нэг ахнар нь юм хэлгээ байчихжээ. Бидний ч үйл нэг алтгаанууд байдгүйсэн. Ахнар байдгүйсэн. Ахнараасаа айдаг байсан шүү дээ. Одоо бол ахнараасаа айдаг хөөхт гэж алга. Нэг өсөн доо. Үнэхээр байх. Тэгвэл ахнар нь юм хэлэнгүүд чи намайг инглээ гэж. Чи миний иргэчдөнд халдлаа чи юм болдог болчихсон. Тэгэл иргэн 108 руу залгалаа мань явлаа. Тэгэхгүй юусаа тийм юм болоход шүү дээ ерөөсөө. Хүндлэл байхгүй. Хүндлэл байхгүй болсон. Ямар ч респект байхгүй болсон. Бид нар ч зүгээр байрныхаа болонд яг угаасаа л яг тухайн насан дээр дүрсгүүддэг үнэн дүрсгүүддэг л байсан тийм. Гэхдээ бид нар арайч тэгж хотгож өвгтэй болж дүрсгүүдэж үзээгүй. Өөрөөсөө дээд үеийн хүндлэхгүй байж өөрөөсөө бас хүндлэл авах гэж үсээд идэв шүү. Би энэ нэг юм бодолтой байгаа. Тэр одоо өөртөө үзэг ах эгч нар болно. Би ч яг дүүнерт бас хавжимжилт хэлмээр санагддаг. Гэхдээ Сашаас та магтууштай гой гой залуучууд байдаг ч энэ чинь массын талаар ярьж байгаа байхгүй. Тодорхой хэмжээний дийлийнх нь ямар байна вэ гэдэг. Окей. Тэгэл бид нар өөртөө үеийг нэлзаахгүй. Бид нар бол гудамжинд өссөн, гаражн дээр тоглож өссөн, багаан шиг тоглож те. Өдөө маадаг гэл ах нартай байж үтсэн болохоор. Гэхдээ бидний үед тийм байсан. Ингээ та нар үед тийм байхаар бууч гисэн. Арайч би ногтглаад ажиллахгүй шүү залуучууд. Зүгээр хүн хүнээрээ гоё шатлал болчиход. Тэндээс 20 мянган залуучууд зөв зүгээр байж хаад 20хан залуу тэнэгдсэний төлөө бүгд харалж байгаа. Тийм шүү дээ яг үнэ. Бусдаагаа бас тэгж болохгүй. Одоо яг энэ генерашны асуудал биш. Тэр хов хүмүүсийн асуудал өөрсдөө. За өөр сонь сайхан юм. Өөр сонь сайхан юу баг. Өөр ч доонц юм алга засаг огцлоо. Тэгвэл тэгээд иргэн яг хөтэ шинэ гişүүдэн сая тангаар хөргөж авах шиг байлаа. Тэгээд дунд нь дорж хандмандаа. Одоо ингээ улс төрлөг орж эхэлж байна. Одоо улс төрлөг ороод тэгвэл байшлаа. За одоо улс төрлөг ороход орчлон ингэж явна. Талбадар жагсчихсан залуус зөвхөн орлогоо нотлол гэж үсэдсэн шүү дээ. Тэр нөхөр орлогоо нотлож чадахгүй бүр сонсгол юу надад итгэж гэж надад итгэж гэл явсан шүү дээ. Тэгээ одоо л орлогоо нотлоо. Бүүл байна. Нотлохгүй хөө. Тэр зүгээр яг асуудалгүй байсан бол нотлцоход яг тийм хэцүү асуудал биш үү? Харин асуудалгүй байсан бол нотлчихно. Амархан биз дээ. Ерөөсөө ойлгомжтой асуудал байгаа юм л да. Бид нар тэгэл чагсаал дээр өнөр очижсэн те хин очсон. Тэгэл энэ дээрээс бид нар чинь сайхан ойлголтоо маш сайн амжаа штэ. Тий. Бүр яг оригинал мэдэнүүдийг те гой гойгуудыг усал ойлгомжтой тэгэл За тэгэхээр орлогоо нотлсонгүй тэр үнийг одоо гишүүнийх нь бүрэн эрхийг түтгэл зүйлээд одоо яадаг ийдэг тэр хойш шүүхийн байгууллага аваад яваас гэсэн бодолтой байна. За тэгсэн чинь нөгөө нэг фэйсбુક дээр байдаг тэр нөхрийн одоо дэмжигч бас нэг гэдэг хүмүүс байгаа шүү дээ. Оюурд нэг ингээд та нар хүссээрээ дундгаачлаа хойноос нь зандан шатар гарч ирлээ. Ялгаа юу байгаа нэ тэргээл явсан. Хэрвээ зандан шатар нөлөгтэй байхгүй бол дахиад унгааж чадна шүү дээ. Тийм шүү дээ. Энэ ерөөсөө it's not about юу гэдэг шиг
аюулны асуудал биш аахгүй те. Энэ зандан шадрын асуудал биш. Энэ унж болд юм аа. Тэгээ унахтаа яг органик залуусынхаа хүчээр унж болд юм аа. А бас органик залууч хүчээр дэмжигдэж бас болно шүү дээ чи. Сайн байвал тийм үстэй. Залуучууд нэгдэж дуурч чадсан юмаа гэдэг одоо эффектийг харуулсан л юм чагсаалт. 90 оноос хойш баг хамгийн за тэгээд одоо ингээд та хоёр тоо зандан шатрын засгийн газрын одоо сайд нарыг танилцуулъя. За тэр нэвшлиг харсаа ер нь. За тэгээд эндээс ингэж байгаа. Би та яраас хамгийн дөрөнд асуух асуулт Монгол улсад соёл урлаг спорт аялал жуулчлалын яам байх хэрэгтэй юу? Ялангуяа соёлын яам байх хэрэгтэй юу гэдгийг та яраас сумар. нийлүүлээ те соёл урлаг аялал жуулчлал спорт аялал жуулчлалын яам те. Гэхдээ энэ дундаасаа зүгээр соёлын яам ер нь Монгол улсад хэрэгтэй байсан. Өнгөрсөн хэдэн жилд нөгөө нэг гацууртын хүн дээрх гад машинаар хөөдөг Чимбатугайн Монгол HD телевизийн захирал номин гэдэг хүн одоо соёлын сай байлаа шүү дээ. Энэ хоорондоо юу хийж бүтээв тэгээд одоо баавга болгосон кинонд төсөн мөнгө ерөөсөө тасаж өгөөч юм байж засгийн газрын хуралдаан дээр баавга болгосон кино 20 илүү 30 сая төгрөгөөр дэмжиж тусалсан гэл ингээд худлаа яриа суудсан шүү дээ юм бол. Тэгээд хамгийн гол нь энэ одоо соёлын яам гэдэг юм Монголд хэрэгтэй. Соёлын яам бол надад яг үнэхээр бас нэг хоёр талтай гэдэг шиг хэрэгтэй шүү. Соёлын яам маань өөрөө байж соёлын яам яг соёл руугаа чиглэсэн ажлыг тууштай хийдэг болвол энэ яам бидэнд хэрэгтэй байхгүй. Нэгдүгээр нэг осондоо эн чин уран бүтээлчнэр нь өөрсдөө яамнасаа дэмжлэгтэйгээр ажиллах, дэмжлэггүйгээр ажиллах заяа. Тэгээд дээрээс нь уран бүтээлчдийн хийсэн ямар нэгэн уран бүтээлийг оюуны өмчийн эрхийг дагуу хамгаалж ингэж нэг өсөндөө одоо Монгол улсын урлаг соёл зогсолтгүй хөгжил авчрах ёстой газар болж байгаа зэ байх хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Гэхдээ ажиллаж чадж гинэ үгүй юу гэдэг ч л байгаа юм. Тэгээ нэгүүд яг сүүлийн тэр эргэн номингой байсан соёлын яамн дээр бол ер нь дандаа л би зүгээр энэ зүгээр хардах хэрхийг дагуу ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд дандаа л том студ том найруулагчнэр зүгээр одоо соёлын яамны төсөвтөр ирсэн мөнгийг хуваагаад авчдаг. Энд ийм төслөх нь энд ийм кино энийг би ингэж энэний намтрыг би хэдэн баг тэр бомаар хийж өгд юм уу те ингээд авчдаг. Тэнгүүд доор нь байгаа мань үчиг нэг юм 3 хөрхөн артистуудад юу ч ирдгүү буюу бид нар харин ч өөрсдийнхөө уран бүтээлийг хамгаалахын тулд өчнөө болон хаалга тогшиж бичиг баримт бүрдүүлж явжүүлж яриа гэж нэг юм цагаа алдаж ингэж явж иж нэг юм барьж авдаг тийм үү. За энэ бол яг миний өмч шүү. Энэ миний оюуны өмчтэй би нэг одоо хааж явсан юм гэдэг байдлаа өөрөө гүйлдэж байна. Ардаас нь одоо энэ маачны кино гэсэн байл та. Тэр нь үнэхээр бэлгийн хүчрхийллийн тухай киноч гэдэг юм уу те ингээд индивид үзсэн кино байгаад энэ гэхдээ нийгэм зүүн мессеж өгөхөөр ч юм уу те. За энийг залуучууд нь ийм хэрэглэснээр та ийм ирээдүйн одоо хүрэн шүү. За зүгээр мухаар харт эмхний тухай кино байлаа гэж бодлоо те. Иймэрхүү ирээдүйд хүрэн шүү. Тэ. Тэгээд ингэ шүү гэдгийг мэдээж уран сайхны аргаар тэр чинь уран бүтээл болгоо кино болгоо харна шүү дээ. Өгж байгаа мессеж чинь өөрөө угаасаа энэ буруу зүйл юм нахаа тэ. Өөр амьдралаас авах хүчнээ болон сайн кабинет дээр байд юм аа гэдэг зүйлийг ойлгуулсан кино хүлээгээд тэгэхэд дунд нь харт эмхний тухай ганц эсцэн орсон баг тэний шиг гарахгүй. Ийм танаар ингэ яриад байгаа юм. Юу гэдэг вэ? Арай гэж мартуулах гэж ядж байгаа ч жоох юм шиг байна. Гэхдээ хүн үдчиж, харж, жигсчиж тэндээ сэтгэл оюунаа татаж авдаг болохоос биш. Залуу замд насан дээр бүгдийг хааж хоогоод хориод байх юм, хааж боогоод хориод байх юм. Хориод байх юм бол тэр ч хүч мэдэхгүй. Бүр хич мэдэхгүй шахуу бүр бүгд дурж боловсролын яамнаас одоо эрүүл мэндийн хичээл бэлгийн боловсролыг хасснаас болоод одоо сүүлийн үед одоо энэ бэлгийн замын халдвар төвчин ямар өндөр байгаа юм. Найз зүйл байхгүй. 9 10 11-р за 12 дугаар ангийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээл ороод тэгээд за 90 бэлэг хэрэгтэй бол ингэдгээ ийм байдлаар өвчилж болно. Та нарт хэдэн минут руугааж явах хэрэгтэй. За энэ бэлгэвч гэдэг зүйл бол ийм нэмэртэй тий ингэж ингэдгийг шүү. Та нар одоо ингэ оюутан болоод явна. Цаашаа ингэ томроод бүр томорсоор байх бол идэж буцаад агшаа одоо савруу орохгүйгээс очиж тийм үстэй. Бүгднийг зааж өгөөд аюулгүй бэлгийн харьцаа гэдэг бол чиний амьдралыг чинь ингээд тэр бас даатгуулах нэг хэсэг шүү гэдэг ийм үзэл одоо нэг ийм зүйл тархинд нь хийж өгөхгүй зүгээр л бараг л 10 жилийн хүүхдүүдэд бэлгэвч сурчлаа. 10 жилийн хүүхдүүдэд секс зааж өглөөгөө солиороод байхгүй. Энэ чинь this is communism. Тийм. Communism шүү дээ.
Тийм байж болохгүй шүү дээ. Ерөнхийдөө бол яг энэ талаар хүн мэдлэлтэй болчихлоо. Битээр ярьж ажиллах юм уу? Болно шүү дээ. Болно. Чөлөөтэй тий. Тий. Гэмэт яг үнэ. Гэх мэтчлэн ингээд ерөөсөө иймэрхүү зүйл дээр энэ дээр чинь зөвхөн боловсролын яамч соёл яамч сан бат. Энэ чинь соёл шүү дээ. Ерөнхийдөө бол бид нар соёл яг наач нь одоо яг ярих зүйл тий. Нэг талын зөв соёл ахгүй. Зөв үзэл баримтлал байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээл болохгүй гэж яг гоо. За тэгэхээр яг энэ соёлын яамны асуудал дээр бас мачогийн сэтгэлийг сонсол. Тэгээ наас нь бол яг яамдуудыг бол бодлогын газар л гэж хэлдэг. Ер нь бол энэ төрийн бүтц төрч дээр одоо энэ за окей соёлын яам дээр яхад соёл гэж яг юу вэ гэдэг асуудал дээр. Тэнгүүд бас маань яг бас хоёрын санааг санаа нэг ба нэмж хэлэх нь бас бид нар аюу сан зэгцэл задаалж харах юм бол фокус гэх юм. Энэ соёлын яам дотор нь урлагийн асуудал яригддаг болохоос ш. Энэ урлагийн яам биш байхгүй юу? Тийм. Тэгэхээр би бол соёлын яам байхгүй дээр бол соёлын яам бол байх нь зөв байх. Гэхдээ соёлын талаар юм хийх хэрэгтэй. Ингээд одоо урлагийн талаар 100% биш тэд дотор хөвчлсөн байх хэрэгтэй байх л та. Урлагийн тэдний хувь урлагийн талаар тэгж харна. Соёл гэдэг чинь бидний амьдрал, монголчуудын соёл гэдэг бол нүүдэлтийн соёл тийм үү? За тэгээ одоо суурин соёл руу шилжиж 100 гаруй жил болох гэж байна. 100 болох гэж. Тэгэнгүүт энэ дээр бид нар энд чинь бүх зүйл орно. Хотын соёлч орно. Клабын соёлч орно. Одоо танай кофе шопод шопын соёлч 0 руу чи ороод хүн суултураас буулгаад бизнес чинь өөрөө соёл шүү дээ. Энэ чинь олон улсын соёл. Годмол хүлсэн аяхгүй байх соёл. Тийм тамхины зэгдэр тамхиад танай явах соёл. Энд чинь ингээд англих соёл. За окей. Энэ амьдрахтай холбоотой соёлын асуудал яригдаад байгаа болов уу би бод. Дээрэс нь энд чинь нэг өв соёл гэж орж ирж байгаа. За бит соёл те бит өв соёл гэдэг орж ирж байгаа. Тэгээ соёл гэхээр бид нэг урлаг гэж харж болохгүй, зөвхөн өв соёл гэж харж болохгүй. Энэ чинь бас зөвхөн нэг лайфстайл соёл гэж харж болохгүй. Бүгд нийлээд цогцыг соёл гэж харж байгаа гэдгийг аюулсаа ойлгохгүй бол би бол яг ноолг гэдэг артистийн хувьд яг одоо мачо гэдэг артистийн хувьд бол соёлын ямаас юу ч хүсдэггүй. Одоо жишээлбэл албагүй. Би бол нөгөө өв соёлын хувьар подкаст хийдэг байхдаа аяллаа контент Монгол өв соёлын контент хийдэг байхдаа холбогдож үзчихсэн. Ястад энэ хэлдгээр бол худлаа юм байл. Худлаа. За нөгөө 50 сая төсөл мөслөг 80 сая төсөл яригддаг дээ шүү дээ байгууллага хүн гал тэр мэнд маа үжигдсэн худлаа юм байл. За окей гэж. Заавал ямнаас гурж. Ер нь хийх юм бол соёлоо яг жинхэнэ авч явж байгаа хүмүүс бол ямтай юм хийж байгаа. Яг урлагийн салбарын шүү. Бас соёлын өв соёлын өв тэгшнэрийн хувьд бол энд бол бодлогын Монгол гэдэг ямар соёлтой байх вэ гэдгийг хармаа байхгүй. Арилцааны соёл соёл шүү дээ тийм. Чи бүх зүйл соёлтой. Хамгийн жижиг соёл өгсөн. Зүгээр байрны гадаа машин тавихтаа дээрээ дугаараа байх чинь соёл явах. Тэгэхээр энэ бол соёлын яамны хэрэгслүүд бол соёл. Майндын асуудал байгаа байхгүй. Хүмүүсийн майндыг өөрчлөх юм хийх хэрэгтэй болж тарж байгаа байхгүй. Тэгэхээр шаардлагач үлдэх юм ийн өвлүүлэн үлдэх юм хийн өргөжлүүлэн авч явах юм хийн. Тэгэхээр энэ бодлогын санаатай юмар бол байжиг болно. Тэнгүүд соёлын яам гэхээр хүмүүс ч гэсэн их тийм урлагийн яам шиг яараасан юм шүү дээ. Тэгэхээр маань ч нөгөө түр хэлсэн шүү дээ. Соёлын яам гэдэг бол уран бүтээлчдийн бидний гаргаж байгаа уран бүтээлийг миний майнд сайтаас гарч ирсэн зүйл учраас энийг зохиогч эрхийн талаас нь тийм. Тэнгүүд нийгэм бодлогын юм гаргаж ирмээр байна. Нийгэмд тогтож байгаа одоо орк цаанч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүдийг нийгмийг зөв чиглүүлэх тал дээр хамгаалалтын арга хэмжээ авах, хамгаалах ер нь бол энэ соёл гэдэг зүйлийг дархлаатай байлгаж хамгаалах газар бол соёлын яам байгаа даа. Ядтуу сүүлийн үед ингэж юм л да бас аюу их нэг бас жоохон оргчод байна гинэ. Бас ингээд их асуудал үүсгэж эхэлж байна гинэ. Бас хичнээн муухай оргчсон ч манайхнаас тийм мэдээж л те. Тэгвэл энэ ингээд бас соёлын яам ч юм уу бодлогын боловсрол газрууд нь ингээд шаардлагатай арга хэмжээнд авч эхэлж байгаа юм. Ялангуяа хүний хайрагдах TikTok-ууд хийж байна. Доюун дээр дандаа хүний сэтгэл хөдлөсөн, хүнд тусалсан TikTok дээр тийм TikTok доюун дээр тийм юм хийж гэсэн чинь хамаагүй багч чинь. Хүний мөн чанар зүрх рүү орсон, ёс суртахуун нь орсон контентууд хийж албаар бодлого чанартай хэлгүүлж ингэж өгөө. Тренд видеонууд гаргуулаад нөө инфлюенсерүүд чинь тиймэрхүү видеонууд илүү анхаар олуулаад тэгж юм гэж байна. Тэнгүүд нөгөө хувь багч гэж байна. Энэ бол нөлөөллийн ажил байхгүй. Энэ бол нөгөө нэг ёс суртахуун нөгөө нэг орк чинь өөрөөсөө авахгүй шүү дээ. За тэгвэл нөлөөллийн ажиллаараа, майндын ажиллаараа л
Жишээ дээр. За тэгэхээр ингээд жишээ гэхэд ийм урт юм яригдж байгааз. Тэнгуут энэ дээр одоо ийм баггүй. Манайхан гэхдээ бас нэг ийм бодолтой хүмүүс юм. Одоо энэ түкээ ажилтсан шүү дээ. Тэнгуут энд нэг мэдээ тарчиж байгаа байхгүй. Түкээ ажилчид 3 саяас дээш төгрөгийн цалин авдаг. Тэнгуут манайхан ийм орлогожоо сэтгэлгээтэй зэ. Зарлагыг ерөөсөө тооцдог. За нэгс нэг клуб ажиллууллаа гэж бодоход энэ клуб дээрээс амар одоо хувийн кофе шоптой явж инстэ мангар мөнгөтэй байх гэж боддог тий. Тэнгүүд энэ дээр чи зарлага мангар их гараад ирж. Жишээлбэл тэр хүмүүс яагаад 3 сая төгрөгийн цалинтай байна вэ? Бидний тэр хүмүүс ерөөсөө задлж боддог үзье. Хүү энэ чинь зур хогш үнтэй зогсож байгаа юм чинь чамаас баяа юу яач 3 сая төгрөгийн цалин авдаг. Үгүй. Энэ хүн зуны хар хасуунд өвлийн хүүтэнд өөрийн дөрвөн цагаас ахуулаад оройн нар жаргах хүртэл энэ дугаа бүх бидний хийсэн тий одоо тамхины иш замын хажуудлын шороо тоосыг үрч хүрдэл ингээл зарим тохиолдолд годомжинд бэлгэж юу ч үгүй тий ингээл бүсэн шидийн энэ хүмүүс ингээд цай савсруу тэмдэглэж байгаа байхгүй өөрийн дөрвөн цагаас шүү дээ өвөл өөрийн 3 цагт босоод баян өшөөний эцэс баян өшөөний тойрог хүртэл алхаж очиод тэнд цэвэрлэн гэдэг тийм амархан гэж бодож байна. Тэр нэг 7 хоног дээр хөрж байгаа юм. 7 хоног тогтвортой хийж чадах ер нь бацаан байна. Би ч байхгүй шүү дээ. Чадахгүй байхгүй. Тэнгүүд энэ хүмүүсийн хөдөлмөрийг юусоо бододгоо. Тэр хүмүүс тэр мөнгийг авахын тулд ямар их цав зав, ямар их би тэнхээ эд ис тийм бистэй одоо ингээд эрүүл мэндээрээ хохирч байгаа тийм үү. Тэгээд дараа нь тэр хүмүүс тэглээгээд энэ хотын төв рүү орж ирэл байсан савнд ороод машин тэрбан гаргаад ах юм байхгүй. Хүүхдийн сургуулийн төлбөр тэрний мөнгө энэний ингэж явж байгаа гэдгийг энэ зарлага талаас нь юусоо манайхан бододгоо. Инхэд бол зүгээр л бодит орлого нь ийм юм байна. Тэгвэл наа чин баян гэдэг нэг ийм бусдыгаа хөдөлмөрийн нөгөө нэмэхгүй байх салхиутай байхгүй. Тэнгүүд эдгээр кино хийгээд гоё шааж байгаа. Эдгээр киногод амар шааж байгаа. За кино сатарт гаргацсан юм байл яа гэв 7 хоног гаргацсан ч орлого олсон байл үүдээ. Гингүүтээ шууд телеграмаар нөгөө нэг 40-50 хүний зовж хийсэн киног шууд 2000 төгрөгөөр маа гэдэг өнгөс цааж чинь. За ингэж хийж юу. Ингээр чинь энэ болгоны чинь уус нь хамгаалах энэ болгоныг нийгэм таниулан сурталчлах тэр хүмүүс ийм ажил хийдэж шүү. Тэ энэ хүмүүсийн ингэх ёстой шүү. Та нэр хайж байгаа ховыг ингэж байгаа. Энэ хүмүүсийн уран бүтээл хийх нь бол ингэж хэдэн сараар 4-5 удаа зоовч ингэж 4-5 удаа гэн 40-50 зоовч тэ нэг одоо дуу нэг пенс гаргах гэж хэдэн сар хөдөлмөрлөдөг үлээ өөртөө наачаачаа энэ болгоныг яг нөгөө сая ингэ телеграмаар харуулж байгаа. Телеграм-ын TikTok-оор харуулж байгаатай адилхан ингэж одоо хүмүүсийн хүүхдүүдэд үзэж байгаа платформ нь аль нь илүү вэ? Хэрэгээр нь яг нөгөө цагийн гэрүүлэх ажлыг хийж ингэж нөгөө нэг уран бүтээлч буюу өөртөө соёлыг өөртөө хамгаалдаг байх хэрэгтэй байхгүй соёлын явж. За тэгэхээр соёлын яамын ийм амар их чухал мундаг ажил хийх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тийм шин энийг төлөөлөх сайд нь Чимбатын ундрам гэж. Одоо бидний мэддгээр галтгооныхоо ширээн дээр нууц самрагтайгаа секс хийдэг, хоолоо идээд байж байхдаа охиныгоо өсдөж сандалнаас нь унагадаг. Ийм ихч сайдаар тавигдсан. Танилцуулахад би ихэж хийдэг. Баян стилтэй хийх үү. Тэгэл одоо уусаа энэ засаг дээр уусаа салбартаа ер нь бол ажилдаа тэнцэх хүмүүс гэдэг шиг ийм хүмүүс бол зөндөл харагдчихлаа тий. Амдээ маа одоо тэгээд таарт ингээд араас нь танилцуулсан. Тэгээд ажил хүнийг голдохгүй хүн ажлыг голдож гэдэг штеп. Тэгсэн чинь ингээд ажилтаа үнэхээр бүр хаана ч тэнцгэргүй хүмүүс ирнэ ингээд тэрийг ингээд авах гэдэг шүү дээ. Хүн хатан зүтгээд улаан даараад байгаа байхгүй. Тийм болохоор маань өнөөдөр алхаар яг энийг зандан шатар гойн засгийн газрын 16 яам 20 сайн гэдгийг бүр албаар хэмж ярих гэж тулсан байгаа. Тэнгүүд өмнөх сонгуулиар Монгол Ардын нам өөрөө одоо төрийн албыг энэ одоо хэрэгцээгүй яам дуудыг сайд нарын цөөлөө Амлагдсан байна. Дагар бүтцийг багсан бүр энэ одоо хүнчлэлтний орцсон баа хүн амж хэлсэн одоо эндээсээ жигдсэн байгаа ардчлал амж хэлсэн. Шалжлах. Хараа. Ахнаас сүрүүн тэрүүн шатар сайд шатар сайд дорч хаан точрал шатар сайд амсаа бямц цагт хэрэглэх газрын дарга. За тэгээд одоо би хамгийн сүүлийн сайдаас нь эхэлсэн баггүй. Тэгэхээр одоо ингээд төлөө одоо нэг хамгийн сүүлийн сайдаас нь эхэлсэн юу гэхээр энэ гурлаа соёл уран шалгалттай хүмүүс. Тийм болохоор соёлын сайд гэдэг юм байх хэрэгтэй юу гэдэг талаас нь би ярьж эхэлж байгаа. За одоо ингээд үргэлжлүүлээд дээрээс нь яриа л да.
засгийн газрын хэрэг эрхлэх газрын наргаар нь бямб цогт гэдэг нэг эндээ нэг юм нэг мэгтэй нэг хавдаг штэ. Тэр яг байгаа. За энэ ахын талаар одоо харамуугыг нь одоо дэлгээд угаасаа дуусахгүй. Тийм болохоор шууд хайчих. За дараагийнх нь тэргүүн шадар сайд учрал гэж байгаа. Бидний мэддэг рэпер Тимо. Рэпер Тимо ийм сонголтоор орж ирсэн байна. За энэ дээр тэргүүн шадар сайд энэ юу нөө? Дор чанд. За дор чанд орж иж байгаа. Одоо 8-алтсан намын дарга буюу саяхан хэдхэн сарын өмнө хүн намын найдлаа гишүүн өрөөндөө нэг гишүүнийгээ зодоод хөмсгийн сэтлээд ойдолтой байлаад энэ тэрэ болсон орон нутгийн сонгуулиар ямар амар бүүн хор утгаад хүн нам юу болсныг угаасаа хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд ингээд дор чанд гишүүн дор чанд одоо ингээд сайдаар орж ирж байна. За энэний дараагаас талбайн уртлын зөвгөрийн одоо нэг усан санаа. Усан саныг усан оргилуурыг одоо зохион бүтээсэн самар сайхан сайд маань орж ирж байгаа юм. За ковидын үеэр эхнэр эчин хорлоо хаагуур яаж авсныг бүгдээрээ мэдж байгаа да. За ийм сонголттой. За дараа нь Наранбаяр боловсролын сайд. За энэ нэг бол би үнэхээр боловсролын салбартаа дажгүй байх гэж бодож байгаа. Уусаа яг өөрөө багш хүн байсан шүү дээ. Тэгээд яг дажгүй ажиллана гэж найдаж байгаа. Гэхдээ хүн нам дор чандын талын хүн болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бас яг яах бол гэдэг дээр хэлцээтэй байгаа. Одоо би бол та хоёроо сэтгэл сонсохгүй танилцуулъя заяа. Дараа нь та хоёр яг сэтгэлдэл хэлэх хүнийг надад хэлээд тэгээд тэрэн дээр нь ярилцъя. За дараагийнх нь Авбакир Баян хөлгөөс сонгогдсон гишүүн байсан гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд гэж байгаа юм. За төрсөн охин нь өөрөө авгаа солиулахгаа явж байгаа. За дараагийнх нь гадаад харилцааны сайд Бат цэцэг нөхөр нь нөгөө бүх. Тэгээд өөрөө мөнхийн үсгийн захирал. Төрийн албаны нэлээд олон одоо материал, ном, хэвлэл, ихмэл, товхмэл тийм эднэрийг яг мөнхийн үсгээрээ хэвлж гаргасан хүн. Тэгээ гадаад харилцааны сайд байж байхдаа яг юу хийсэн бэ гэдгийг бас манайхан жоохон харж байгаа. Нэг гаднаас нэг хэдэн plus size модель ирсэн бах. Сая сүүл солин ямар speed ирсэн бах. Яг 400 сая жуулчин байхгүй юу? Тэгээ 400 сая жуулчин болчин байхгүй. Угаасаа яаж болсон 400 сая жуулчин? Яаж ирэх юм бэ? За энд улиран сонгогдсон миний хамгийн их гайхаж байгаа хоёр сайд байгаа. Эхнийх нь сангийн сайд жавхлаа. Сая төсөв батлуулах гад яалаа бүрстүү хүн гадна зүтгээд яг батлуулсных нь бараг дараа 7 хоногт нүүрсний үн новш болтлоо оноод одоо ингээд Монгол улсын эдийн засаг бүр үргэлжлэн давшилж. Яа сангийн сайд жавхлаа. Улиран сонгогдсон. За дараагийнх нь манай одоо нэг юу гэмтэ 120 болон одоо тэр хавийн бүсийн одоо бүх хүмүүсийн босс чойж эсвэрэн дарга маань байна. Эрчим хүчний сайдаар улиран сонгогдож байгаа. Эрчим хүчний салбар маань юу болж байгааг бүгдээрээ мэдж байгаа. 3 дугаар цэгцлэгийн станц шатсан юм шүү. 3 дугаар цэгцлэгийн станц нь нөгөө данг очоод нэг ганц өдөр галцаар ажилласан юм шүү. Тэгээд тэнд нь гал гарцсан юм шиг байлаа шүү. Тэгээд хамгийн харамсалтай нь тэнд нэг хүн өөд болсон гэсэн мэдээ байгаа. Тэгээд уул нь олон эрчим хүчний салбараа уулна чөлөөлчүүл бас айгуу дажгүй болчих واخ гэж бодоод байна. За дараагийнх нь хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Энх хоёр. За гэж ах гарч ирж байна. За үүний дараа одоо монголчууд энэ хүнд яг ямар өртөө ямар үүлийн өрөөр энэ хүн ингэж байгаад байгаа юм болоо гэж миний хамгийн их гайхдаг бас нэг хүн зам тээврийн хөгжлийн саад бэцэг дэлгэр сайхан гэдэг нэг ах. Одоо дорноос тийм баха. Дорноос гарсан дэлгэр сайхан нэг. Тийм. Өөр дөр хувийн галтрын замтай гэдэг л тий. Сөрийн юутай гинэ? Галтар ихтний замтай. За одоо маань дараагийн хүмүүст нь уншиж байгаа. Та хоёр тэгээ бодож байгаад яг шүүмжлэх хүмүүсээ шүүмжлээ өрөө за. Тэгээд бас хэлэх сэтгэл өмөр хүн байж болно. Өмөрөө хамгаалан нэрхсэн байж болно. Энэ бол чөлөөтэй. Тэгээд дараагийнх нь болохоор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлийн сайд гэж байгаа. Энэ болохоор нөгөө хэний Нарагийн намын дарга буюу Б Батбаатар гэж юм байгаа. Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийг төгссөн.
Сургуулаа төгссөн даруйда 47 дугаар сургуульд нэг хэдэн компьютер худалдаж авч өгсөн байдаг. Тэрнээс өөр нийгэмд яг тусдаа зүйл юу хийснийг бол би мэдэхгүй. Бачид сургуулаа төгссөн ноутбук авч өгсөн. Хэдэн компьютер авч өгсөн байдیں۔ Төгссөн даруйда гэдэг чинь юу гэсэн үг нэрчтэй хэдтэй өгсөн. Мэдэхгүй нэлийн дээр үед. За. Тэгээд дараа нь Батлан хамгаалгын сайд Батлот гэж юм байгаа. Энэ үнэ талаар би бол нэг цаан олж одоо нэг юм гаргаж ирч чадаагүй, амжаагүй. Ийм юм байна. Бүр Батлан хамгаалах юм уу те? Тэгээ Батлан хамгааллын сайд Батлот гэж юм байна. За дараах аж үйлдвэр Эрдэс баялагын сайдаар Дамдан юм. Одоо нэг өмнөх дугаар дээр маань нэг ингэж ийсэн. Тийм. Тэр Дамдан юм чаа. Тий. Хаяа нэг ингийн майжчихгүй. Хайд ингийн майждаг даа миний. Одоо чиний энэ захтанхаар чи ингэн дээ. Тэр хүн бол ингэж мэж. Тэгэхээр биднээс бас өөр хүн байгаа байхгүй мундаг. За дараах нь хот байгуулалт барилга орон сууцуулалтын сайд бацар байна гэдэг амарын сони юмн дээр Батамгалан гэдэг хүн болсон байна. Дараагийнх нь цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд буюу өмнө нь яг учрлын хийж байсан ажил дээр томилогдсон хүн нь Батшугар. Энэ хоёрын Батшугар. Энэ хоёрын Батшугарыг ер нь бол хүмүүс бас угаасаа амар сайн мэдж байгаа. Тэгээд юу хийж, юу яаж, юу ярьж явсныг бол бүгдээр мэдж байгаа. Юу яан гэд яалаа. Юу ч яах шүү дээ. Одоо бас яа гэдэг ах шиг байна. Яах вэ гэдэг гэж та яах юм да. За дараагийнх нь эрүүл мэндийн сайдаар Чимбүрэн гэж юм. Дахин сонгогдчихжээ. Дахин сонгогдсон байна. Эрүүл мэндийн салбар маань үнэхээр новшуулсан хор тавдрын эмийг бүрхэн торгоох өвчин намдах эмч Монголд орж ирэх байсан. Яа. Өмнө мөнх хоёр лөө мөнх баатар лөө. Тий. Нэг юм мис зарчнууд үүсэж шүү дээ. Тэгээд тэрний үед ч гэсэн эрүүл мэндийн яам бол нэг. За яг эмчнэр нь өөрсдөө нэгжээлээ бидний нөгөө нэг ингээд юм авдаг юм хом бол айгуу дажгүй болсон амралчд одоо амралтын хугацаа гарах хугацаа ажиллах хугацаа бол айгуу дажгүй бас зохицуулж өгч чадсан гэдэм байл. Гэхдээ л эмчнэрийн одоо ажиллах орчин мянга сайжрлаа гэхэд хор тавдартай хүмүүсийнх нь эм тариа орж ирэхгүй бол тийм. Энэ бас л нэг асуудал. Эрүүл мэндийн яам чинь зөвхөн эмчнэрийн яам юм уу? Тий. Чинь бас өвчтний яам юм уу байхгүй. Тэгэл нөгөө л бодлогын асуудал байхгүй. Тийм. Бодлогоо тодорхойлж чадахгүй гэсээр нэ ингээд Чимбүрэн гэдэг нэр одоо жил болгон ингээл байж л байдаг. За одоо байсаар л. За дараа нь бас нэг юу яа гэд. За тэгээд дараагийн Нямбаатараар хууль зүйн дотоод иргэн сайдаар Мөнхбаатар гэж хүн одоо томилогдсон байна. Үчтэй мэдгүй. За тэгээд хамгийн сүүлд нь соёл спорт аялал жуулч залуучуудын сайд Чин ундрам буюу Чинбатын ундрам гэсэн хүмүүс гэдэг ийм бүрэлдэхүүнтэйгээр манай одоо Зандан шадар дарга маань сайд нараа бүрдүүлжээ. За эндээс та харж байгаа одоо тэрнийхэн талаар, энэнийхэн талаар магтаал одоо шүүмжлэл байвал хэлээч. За надад бол яг хөө тэр эргэн соёлын сайд бол таалагдахгүй байна. Зүгээр ягаад ч юм уучлаарай зүгээр. Би зүгээр таалахгүй болно шүү дээ тий. За тэгээд бэм цогт уучралд орчонд амар сайхан дүр бол дөрвөлээ маа гэд хэлчихье шүү. Энэ дөрвөлд угаасаа итгэж үзсэн, явуулж үзсэн, тэ өөрсдөө тэргүүн дээр байлгаж үзсэн. Одоо ч гэсэн байсаар л байна л та тэгтээ хамгийн муухай. Тэ ерөөсөө ойлгохтой зүйл гараагүй. За тэгээд угаасаа л энэ дунд ч одоо ингээл чойжсэр муугаас ахуулаад тэ одоо нэг хоёр гэдэг хүнээс ахуулаад Батшугар монгорууд нэг бүгд л дандаа нэг юм үл бүтгүүц зүйлд оролцож байсан тэ. Эсвэл яг нөгөө маюсыг юу яа гэд ялаа тэ. Амар сайхан гэдэг хүнийг хотын дарга байхад Улаанбаатар хот маань тэгээд одоо энэ Нямбаатар даргатай хамтаар зөндөө нэг үеийнхэн гэж хэлж болно дөө. Бүтэн живэд бүтэн гарч ирсэн. Одоо хоёр дахь удаага живэлтийг бол тэсхүүгүй юу гэдгийг бол би өөртөө сайн мэдэхгүй. Бороо битээ ороосоо л гэж. Тэгээ бороо битээ ороосоо л гэж бодож байна. Тэгэнгүүт сая өнөө өглөөхөн Нямбаатар дарга маань юу болсон бэлээ? Хойд Аргентин давааны нэг амар алдарч шорон зам байна шүү дээ. Аргентин даваас нэг шороо урууд чагааллыг засгалтаараа нэлээд ажилладаг шүү дээ. Бацсан бөрлөө. 61 гаруй уруудаас салдаг. Тэрийг асфальт болгосон байлээ. Тэгээ 10 см зузаатай
замаар ингээд ерөнхийдөө бол ийм асфальт болгож бүрэн дууслаа гэж. За энэ бол яг шороо байхад хэцүү. Гэхдээ арга үнтийн давааг та бүхэн мөн өөрсдөө мэдчихэж байгаа. Асфальт байснаас илүүтэйгээр шороогоор байх нь зөв байсан. Яагаад гэвэл асфальт тэр ингээд өвөл ямар болдгийг шороо байхдаа ямар болдгийг Монголын ард түмэн бүгд мэдчихэж байгаа. Шороо байхдаа асуул гараад идэг шүү дээ. Өвөл бол тийшээ зүгээр үхлийн зам болно. Харин төрөлжийн нөгөө нэг юм даваа аваа шүү дээ. За тэр яс адилхан тий. Яг адилхан. Яг адилхан. Тэгэнгүүт тийшээ юус арга хүнд даваад өвөл бол машин зүгээр ямар ч сайхан хэдэн сая төгрөгийн үнэтэй арзаасан дугуйтай байгаа ч тийшээ машин чив чигээрээ шаа. Тэнд ямар ч тийм зогсох боломж байхгүй. Хурц харуулж чигээд шүү дээ. За өмнөх сэдвүүдээр төвлөр энэ сайд нар дундаас. Тэнгүүд энэ сайд нар дундаас болохоор надаа яагаад энэ нэг юм одоо нэг юм томилгооны асуудал яваад шүү дээ. Тийм. За нөгөө нийгэмд нөгөө тэгэл хүмүүс нөгөө ингээ харлуулсан барьсан тэргээл дээ. Тэр хүн чи яг өндөө бол тийм хүн биш нэ тэргээл ярих л. Тэгэхээр нийтэд нөгөө ингээ өтөн бичлэг зацагдсан яг ээж хүн үнэхээр уур нүүрсэн гэж болно ш. Тэр охин нь бас ямар ч ууртай тий. Бас ямар ч хэрэг төвөг тарьсан ч юм билээ тийм ээ. Тэр бид нар бас мэдэхгүй. Бол бид нар ч гэсэн яг өндөө хүүхдүүд гоо тэнэгдэх юм бол бас нэг хаяад нэг тий. Хараач бас сандалнаас савж унтал өсдөхгүй байж магадгүй зүгээр яг хуу тийм эмоцтой хүн байж бас болох юм зүгээр ер нь бас хоёр талаар ярих гэж байна. Тэнгүүд энэ хүн тиймэрхүү ерөнхийдөө бол нэг юм ёс сурс одоо суртахууны асуудал гэх юм уу те ёс суртахууны асуудал гэдэг зөв гэр бүл дотор нь байдаг. Тийм хүнийг яагаад нийгмийн соёлын яамаар нь тэр чигээр нь босс нь болгоод бичиж байгаа вэ гэдэг чинь айгүй нэг бас тийм сонирн байна. Ер нь бол айгүй сонирн байна заяа. За тэгээд доор чанд гэдэг хүн болохоор энд чоргодсон, тэнд чоргодсон, эвслийн нам үсгсэн гэсэндээ тэгэнгүүтээ сая одоо нөгөө оюуг одоо ерөнхий сайдын манаас те нэтэрэгээд өмөрөөл нэтэрээг болчихсон шүү дээ. Тэгээ бас нэг ийм нөгөө ашиг юу гэдэг нөгөө юу гэдгийг нөгөө ихтер нөхөр хоёр нэг ажилд байгаа ч нөгөө юуны зөрчлөө гэдэг үү ашиг сонирхлын зөрчлөө гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан яагаад энэ хүн бүр шадар сайд болоо шадар өдөр чи бас их гоё болж байна те. Бүр тэр өмнө шадар сайд гэдэг. Тийм бүр шадар сайд л ороод ирсэн байж байна те. За эрчим хүчний сайд маань бол угаасаа яг байдаг. Тэгээд байцгээд үнэн өгөх гэдэг. Гэхдээ угаасаа нөгөө манай Равали ч өөрөө Равалигийн заавчлал энэ нэрийг асууж байхгүй. Манай Равали гэдэг бүтэн нэрийг мэдэх юм шиг байна. Тэгэхээр тийм Равали гэж заавал үзэж байна. Тийм маань өөр бас энэ антитечтэй ажилладаг. Тэгээд ерөнхийдөө бол тэцийн байга байдал ямар хүнд ямар ачаалтай байдаг вэ гэдэг бидэрт өөрсдөндөө харуулсан, ярьсан. Тэгээд угаасаа энэ одоо цахилгаан эрчим хүчийн түгээх энэ салбарт бол ерөнхийдөө бол нэг юм жоохон ч байх уу ер нь нэлээд бас юм шинжилэлт хийхгүй бол одоо яг л манай Монголын төмөр зам шиг шааж байгаа байхгүй. Манай Монголын төмөр замаар явж байгаа боогонууд одоо манай аав ээж хоёр оюутан байх доор дотор шаалжсан байхгүй. Энэ баг тэр үед өмнө бас ямар ч орос ахтар тийм дотор байсан юм билээ хэм мэдэх юм юмс. Хэдэн сар жилийн өмнөх л одоо бүр богоо одоо хүртэл Монголд явсаар л байгаа шүү. Наад дээр ч бас яг миний хэлэх нэг комент нь хэрвээ яг тэцэд ажилладаг хүмүүс энд байгаа бол энэ нэвтрүүлгийг энэ контентыг үзэж байгаа бол өөрийнхөө цалингийн хэмжээг тэдэс тэдний хооронд бичээд үлдээх чирээ хамгийн гол нь тэцгийн цалин амар өндөр гэж би сонссон. Тийм амар ачаалтай ажиллаж байгаа юм аргагүй шүү. Одоо тэц чинь нөгөө одоо зөө би 1000 залуу байгаад энд одоо чиний над ноутбук ч одоо орчин цагийн ноутбук шүү дээ. Тэгэхэд хэдүүлээ энд 1000 гоё контент хийгээд энэ Pentium 4 дээр тий ажлаад гаргаад цацна гэдэг чинь ямар лалрын ажил вэ тийм үү? Яг тэгэхээр салбарын шинжил хэрэгтэй. Тийм салбарын шинжил тэр газрыг одоо бүр яг шинжилэн дахиж эсвэл бол за тэр газрыгаа яг дараагийнхаа шинэ цахилгаан станц баригдтал ингээд ам бариад тэр ам тэрэ гэдэг шиг тийм үгээд ам тэрэ дээр байлгаж байгаа дахиад яг орчин цагийн шинэ одоо тэр одоо цахилгаан станц таваа барих. Тийм таваа барьж мөрөөд ингэж сэлгээ хийхгүй бол тэр энэ 3 4 2 ч одоо амиа тавьж штэ зээл. Улаанбаатар хөлдөл тэгэл дуустаа штэ. Тийм одоо энэ Улаанбаатар хотын зэрэг яг 70% гэр орол гэж байгаа юм. Манайд л амьд үл чинь та нар яах юм? Та нар осгоод өгч та нарыг яг өндөө зөө. Яг үндээ зүгээр энэ яг 10 сараас хойшоо за нэг 14 хоног
ч юм уу те 11 сараас хойш ч юм 14 хоног Улаанбаатар халуун дулаан осгүй болоход хэдэн хүн зүгээр яг авсан доохгүй. Зүгээр л баяр нэртэй авсан доо ш тийм биз. Хүүхдэн цэмэдний хавцал дотор үр хүүхдтэй ингэ нам гацсан байхгүй. Шууд цойч сүрэнгээс байр худалдаж авсан тул та эрчим хүчний сайд нь өөрөө тэгээд бүх юмаа зогсооход л авсан дурч. Тэрийг авсан дорч байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол яаж ч үс шинжлэх хэрэгтэй. Энэ дээр угаасаа тэр хүмүүсийн цалин өндөр байх нь чаргагүй заяа. Хэдэн тоон нүүрсийг зүгээр ингээд баг пижгнүүлэл тэнцээ. Тэр хоолой буудчлаа тэрлүү. Тэр нэгчлээ тийшээ гэж бүр ингээд. Одоо яг нэг ингээд хуучирч чадсан шүү дээ. Холон. Одоо тэнгууд шинэ 5 дугаар станц барингаа 342-ыг яг амт тэрэн дээр байлгаж жагаад энэ дээрээс хэрэг мандалд аваад ингээд явж болно. Жишээ ч юм уу те. Одоо тэнгууд эрчим хүч дээр чинь бас ингээд дундуур нь орж ирж байгаа ингээд өчнөө бол асуудал байна шүү дээ. Одоо тэр хойдлын нөгөө бид бүгдийн одоо бас шээсийг сайхан цэвэрлэх байгууламж одоо бүр тартагтаа тулсан аль хэдэн жилийн өмнөөс хүн болгоно нэвтрүүлэг гэсэн дэше очиж. Гэхдээ айл угаасаа хэдэн жилийн өмнө Италиас цэвэрлэх байгууламжийн чинь шийдээд өгье гэхэд надад хэдэн дөр өгөх юм гэжсэн газар шүү дээ. Тийм салбарын сайд нь. Тийм. За окей. За ингээд бэгийн ямар ч байсан угаасаа яг энэ гаргасан томилсон сайдууд дээр ууртай байгаа байна. Энэ угаасаа яг зүгээр миний хувийн бодол шүү. Тийм, хувийн бодол. Угаасаа энэ хүн болгоны хувийн бодол. Одоо тэгвэл мачогийн хувийн бодол. Эндээс харж байгаад яг Эс хараадах юм алгаа гэж. Энэ ч зүгээр товчхон тодорхой юм байна шүү. Хараадах юм яриад юм бол. яа нэг цоллоод ирчих байлгаа. Баамар шалгалах. За тэгвэл 2 дугаар ээлж хоолнд орж байгаа юм байна. Тэгээд сонгол хүртэл хөрх явах үз. за тэгвэл яг бид бол угаасаа яг мэдээж эдэртэл өөртөө хийж байгаа юм шиг хийсэн юм шиг харагдуулах юмнуудыг хийж л таарна. Яан гэж юм шиг яагаад яасан болоо яа. За тэгээд одоо угаасаа энд чинь нэг хүн ёс суртахууны асуудалтай гол хүмүүс байгаа даа байхгүй юу? Тийм хүмүүс бол тийм хүмүүстэй бид нар улс их орны их хайр шиг бидний ирээдүйн баталгаа их орныхоо төлөө чин шударгаар ажиллах бодлогыг боловсруулах гол нь бодлого л яриад байгаа шүү дээ. Хууль зөв батлуулах. Тэгээ улсын хурлын гишүүд бол одоо эдгээр чи гүйцэтгэх байгууллага шүү дээ. Засгийн газар чи гүйцэтгэх байгууллага. Үнэхээр хийчих бидний хүмүүс тийм хүмүүс гэж бол салбараа үнэхээр реформ хийх гэх нь хайшин. Ядаж апдейт хийх те. тийм хүн байна уу гэхээр байхгүй. Цаашаа сөрөн байсан бол аль хийчих л байсан. Хугацаа зөндөөл байсан. Тэгээ байхгүй бол чадахгүй л гэж батцыг хүн байсан уу байсан. Харин боёо хоёр дахь дахиад болж ийн хоёр засгийн газар дээр те хамгийн зориггүй гүш хамгийн итгэжсэн бөгөөд хамгийн зориггүй гүш гэдэг юм лээ. Итгэл алдарсан. Бид яаж гоё дэмжлээ те сонгуулаа Наранбаатар баярахыг. За окей эдгээр ярих юм байхгүй маань эдгээр хоёр дахь олонд орж байгаа юм байна. 2028 сая 24 оны сонгуул дээр бид нар чинь тэгэл ганц зүрээрээ залуучуудаа итгэхийг оролцуулах гэж үзлээ. Итгэж жоохон бага насгийн нэмэгдсэн ч сайн нэмэгдээгүй. 28 энэ угаасаа бодчихлаа. 24 дээр бол өөрчлөгдөхгүй. Өрөөс авч байгаа юм шиг болохгүй. 28 дээр гайгүй болоод тэ нэлээд дэжгүй болоод 32 бол бидний хамгийн том цайлах боломж юм байна гэж зүгээр бодож байсан. Гэхдээ тэрийг нийлүү 28 байх гэж бодсохгүй. Одоо баг 32 л болж байгаа юм байна. За тэгвэл окей ингээд ямар ч байсан манай онгон даам уучлаарай. Зандан шатар. Хаухандаа гаалцлаа. За энэ үний маань засгийн газар ингэж бүрэлдлээ. Дараагийн миний ярих сэдв нийслэлийн боссуудыг ярмаар байгаа. Буюу хуучин хуульцсан яамны сайд байсан хүн одоо нийслэл дээр очсон байгаа. Бидний мэдэх нэг саарл хувцастай хүмүүсийг загнаа явдаг ах. Тэгсэн чинь яг тэр хүмүүсийн доор тэр хүний доор байдаг хүмүүс нь бас ингээд энэ тэнд очиороо хүмүүсийг загнадаг болчихжээ. За тэгээд тэр талаар мэдээ харсан уу? Бичлэг харсан уу? Өстой харсан. Одоо улсын хурлын гишүүд нийслэлийн одоо нэг тодорхой юм нэг эрх мэдлийн албан тушаалтай нөхдүүдтэй уулзсан байна л да. Уулзтайгээд ингээд сонсгол яриа хийгээд ингээд тэгсэн чинь нийслэлийнхэн нь улсын хурлын гишүүдийг загнаж байгаа. Буюу яг Нямбатар дарга шиг ярьж байгаа. Тэгээд энэ дээр нөгөө нэг 10% даваа сүрэн гишүүн. За нийслэлийнхээ улсын хурлын гишүүдээс уучлах угаараа гэсэн чинь уучлаарай би эмоцтой ярьчлаа гэдэг юм ярьсан. Дараа нь аль сайтаас болоод нэг сэтгүүлч нь очоод ингээд танаа нийслэлийн юм одоо
ажилчид чинь, гишүүд чинь, одоо ажилтдаг хүмүүс чинь улсын хурлын гишүүдтэй зөв бусаар ингэж харьцсан. Тэгээд энэ талаар та ямар нэгэн тайлбар байна уу гэсэн чинь Нямбатар дарга бол тэр хүмүүс дээр хариуцлага тооцсон байгаа. Гэхдээ тэр бол зүгээр л яг ажил хэрэг ярьсан зүйл болсон л гэж тэр хүмүүсийг өмөрчлөөл л дээ. Тэгээд өмнө нь нийслэл дээр болсон зүйл юу вэ гэхлээр одоо орон нутгийн сонгуул гэсэн үг шүү дээ. Энэ дээр болсон зүйл нь би өөрөө бүр санаалаад яг нэг ажилтсан юм а тэнд нь. Яг дотор нь юу болдог вэ гэдэг. Тэр нь бол үнэхээр яг ийм одоо энэ ч юм уу нэг ийм болоод байгаа байхгүй юу? Тэгээд ингээд дотроо алалцдаг. Тэгээд одоо нийслэл хотын удирдлагын зүгээс та хоёрт одоо төрж байгаа сэтгэгдэл буюу одоо энэ бордюрны солилцоо байна. Одоо ингээд Улаанбаатараар дүүр ийм тэгшхэн ийм галдаж болон зам давчлаа одоо. Өвөл бид нар яаж хинэн дээшээ харж харваад дагцаараа савж унаа тэр савж унсан моментн дээр нас орохыг хэн ч мэдэхгүй заяа. Тэгээд одоо ингээд төв талбай дээр бас баах ийм нэг шоу фестивал юм болоод ингээд явж гин гэдэг юм. Сэтгэл юм. За эхлээд хэлж тэ. За сэтгэл бол угаасаа л ойлгомжтой. Би бол яг бүх цаг үеийн хотын даргануудаас Батуулыг арай яг юм жинхэнэ хотын дарга шиг хотын дарга гэдэг ойлгож хийсэн юм байна гэж боддог байхгүй. Хоттой хайртай. Өөрөө хотын иргэн. Тэгээд яг хот гэж яг олон улс дээрээс нэр хүн чаа хотын талаар ойлголттой. Хотыг мэддэг. Тэнгүүд манай Нямбатар дарга бол зүгээр дарга байж мэдэх юм шиг. Даргыг бол магадгүй доктор профессор те. Дарга институт сурсан ч юм уу. Яг энэ хот мэйр гэдэг чинь хотын асуудлыг нэг юм өмнө шатны бас л нөгөө л бодлогын асуудал. Энэ иргэн байж үдсэн хүн хотын дарга хийх гэдэг юм. Бас яг байхгүй мэдэхгүй л дээ. Тэгж байвал нэлээ ам зүгттэй чинь та хотыг багасаа төрж ирсэн юм чи жишээлбэл тэр нь хамаагүй дээрвэстэй. Багаас нэхлээ зүсчөө. Тэгээ бодлогын чанартай юм хийхгүй зүгээр нэг өнгөн чанартай юмнууд хийгээд за тэгээд зүгээр нэг хөтлөгч гэж би харддаг шүү дээ. Яг нэг лайв хийгээд яг юу хийх гэдэг байгаа. Яг хөвлийн баг хурлын юу юм уу? Өөрийнхөө хувь бизнес лайв гэж явдаг шүү дээ. Бас улсын тодорхойтой биш. Хувийн нэг юм юугаар Facebook Нямбатар гэсэн пэйж. Тэгээд тэрүүгээр явж мавтаг тэгээд энд очиод окей тэр хүний одоо характер имиж нь тийм юм байгаа. Гэхдээ л бас чи бас л тэгэл төрийн ажил ёс суртахуун бас л янз бүрийн юмнууд байгаа шүү дээ. Үнтэй харьцахгүй. Зарим зүйлийг бүр болохгүй юм яг тэг шийдэж мэдж чад зарим хүмүүс баяртай шүү. Гэтгсэн дээр ихгүй ингээд лай болчихно л дээ. Энэ бүх чинь тэгэл тэгж шийдэг юм уу? Лайваар хийдэг ажил юм уу тийм. Би бол тэрэн дээр бол жоохон хотын дарга хийж чадахгүй юм болоо гэж бод. Хотын даргыг эн чинь хараад зөндөө олон шийдэх асуудал байгаа шүү дээ. Хот бид яаж ингэ цэвэрлэх байгууламж яах юм? Хот чинь энэ доторч манай цахилгаан станц маань байгаа. Ус шийдэх хэрэгтэй, хот шийдэх хэрэгтэй байхгүй. Хотын асуудал бүр том байхгүй юм чинь. Capital city шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ нэг хүн амын зөрчилд ингээл энд чинь яг л бас бодлогын чанартай юмудаа гаргах янгааж оруулж хорхын хорхоос илүүтэйгээр одоо ингээл харлаа зогсоол ямар амар өвдө болчих вэ? Хотын зогсоолууд юм. Гэж яг окей тэр бол doesn't matter зөө. Тийм байж болно. Бодлогын чанартай юмж болно. Машины гэхдээ жоохон бодохгүйгээр хийгээд байгаа. Жишээл нийслэл хотын машины татвар хийчихсэн. Бодохгүйгээр хийцээ одоо тэнгууд дахиж биелүүлэх гал. Энэ дээр болохоор миний чинь хамгийн амар бачураад байгаа миний үг гэхээр хувийн хөвчлүүдийг дэндүү одоо нөгөө дарамтлаад байгаа. Хүн хуваараа бизнес игээд хуваараа ажил хөдөлмөр эрхлээд мөнгө олох боломжийг дэндүү хааж боомлоод байгаа. Ямар сайндаа л бид нар одоо сумын хазрын дээр байсан юм биш үү дээ гэж бодох хүртэл тийм дор байгаа гэсэн үг байна. За юм байна. Тэгээд Бэгийн үзэл бодол юу яах вэ? Ерөнхийдөө бол яг нэг юм хийх гэж үзээд байх шиг байгаа заяа. Манай ойлголоо. За зайлш тээ. Ягууд энэ одоо энэ арга хүнтийг давсан зам заяа. Хийцэн байгаа юм. Хийцэн байна. Бүр нарийнхаа юм ичиж. Нарийнхаа хийцэн байгаа заяа. Хоёр талаар давах хэрэгтэй маш. Тэгээд хамгийн гол нь андаа энэ дээр эн чин асар уруу зам. Цаашаагач наашаагач тэр ялгаа байхгүй. Хоёр тал нь ингээд тэнгууд энд ямар ч ус цайлуулах хол баг. Энэ өндөр дээрээс одоо нэг 2 цаг бороо ороод энэ зам зүгээр л үерийн далан болох байхгүй. Зүгээр л гол болно гэсэн үг. Харин бодохгүй игээд байгаа байхгүй. Тийм. Дараа нь өвөө тэхэж дээ. Тэгээд одоо энэ нэг хідэн боржуурыг яагаад ингэж жил ирэх ерөөсөө жоохон дулаан орлоо хороолын голын замыг өгч.
Дулаан орлоо аль нэг зам мэтлийнх нь ингээл боржруудыг суулж гаргаж ирээ шинийг тавиал хуучнуудыг хайш навж шүү дээ. Боржрыг бол ойлгохгүй. Дулааны нэг хорлын замыг бол ойлгоод байгаа шүү дээ. Тэнд чи алтаа байхгүй юу? Бороо өнгөрөө алтаа. Харин бол ойлгоод байгаа байхгүй юу? Харин боржрууд бол ойлгохгүй. Тэнгүүд зүгээр баг интриж пултраагүй байгаа боржрыг суулж аваад оронд нь шинийг хийж байгаа гэдэг тавиал. Тэгэл хороолт байгаа боржрыг суулж аваад улаасаа тавиал улаасаа байгаа боржрыг суулж аваад хороолт тавиал. Тэгэл энэ хоёрын хоорондоос мөнгө шагаад байгаа юм болов гэсэн ийм хардах сэтгэл бол надад байгаад байгаа. Харин тех боржуур бол яг тэгээд бизнес болсон юм шиг байлаа. Яг тэр дулааны сэтгхэн станцын хоолоонууд болон сувгийнхны хоолоонуудын ажлууд дээр зам ухтагч яалч гэдэг юм болбоотой. Тэгээд хугацаа хэтэрсэн хугацаа одоо юутэй бол ойлгоод байхгүй золих хэвээр. Дулааны хоолоон төсөлхөн зүг. Гэтэ жил болгон хороолол гэдэг жохтгон сонирм. Жил болгон яг хорооллын голын замыг л. За гэсэрнэ бас тэрэн дээр жил болгон цэцэг тойрон бордөрөж болон явгууны зам тавина. Айгүй их мөнгө. Тэр чи хоолойг нь солиод за сувгийн хоолоо гэж бодъё. За дулааны сэтгхэн станцын хоолоо тий. За бас өөр цаглаа кабелүүдийн хоолоо молоо ч юм уу байдаг байлаа гэж бодоход жил болгон солих шаардлагагүй. Жил болгон жил дороо ижтэй байх боломжтой. За болов үнэхээр тийм хямдын авдаг байлаа гэж бодоход ядаж нэг 3 жилдээ нэг. Тий. Тэгэхэд эр чин тэр хөрсөн уул аянгууд дээр нөгөө өвс ногоог нь мод чулуутан дахиж ихнээс нийхэр болж байгаа байхгүй бүгдийн. Хороол одоо гандам юу уулзруу цахуулаад хороолын эцсийн уулзруу хүртэл бүгдийн шаана гэдэг чинь энэ чинь одоо нэг юм зам тэрээр явахчлаа километр замчил тэрбумаар явагддээ шүү дээ яг өндөө. Тэг чин тэмчиж хэдэн сая төгрөгийн асуудал гэрлэж байгаа бай гэдэг тийм. Юу л тэнд байгаа зайсгийн боржрыг хуулж яваачаал долоон бодолж байгаа долоон боржрын боржрыг хууж аваачаал дэнжин мянга шагаад ирсэн ингээд одоо энэ бүхэн асуудал яриад уусаа хаасаагүй асуудал байгаа. Бас гэрэл хийгээд энэ хаасаагүй байгаа тий. Яг тэгэнгүүт одоо ерөөсөө гэрэл хийгээ бол ерөөхдөө бол залуучуудад энэ нэгдмэл байдал үзэл санааны байдал ер нь оролцоотой байх байдал мессеж үзэл санаа энэ бүхэнд л гарч ирэх юм байна. Тэгэх юм байна. Ер нь бол залуучуудын оролцоо өөрөө айгүй хэрэгтэй. Тий. Амар танд бол хамаагүй биш юм биш үү? Танд хамаатай юм биш үү? Тий. Надад хамаатай юм биш үү гэдэг асуудал бид бүгдээрээ яг ингээд олж харж чадлаа гэдэг асуудал гоё. Тий. Тэр нэг залуугийн бичлэгээс нөгөө нэг машины газар тамхиныхаа шиг гаргаа шийдсэн чинь бас нэг контент хийдэг утсаа. Авчаад өгсөн чинь. Авчаад та ягаад тамхи ингээд их шиг ягаад дайчих юм бэ гэж. Миний машин ямар хогийн сав юм уу гэж байна. Миний машин бол хогийн сав шүү дээ. Миний машин бол ямар хогийн сав гэж байна. Та таны амьдарч байгаа хот чинь тэгвэл хогийн сав юм уу? Жайл чи яг нөгөө тэг уруулж байгаа юм лээ. Тэгээд тэнгууд нөгөө чинь би машинтай аймааргүй наадах чинь цэвэрлдэг хүн байдгүйсэ. Тэр чинь би нийгэм дадлын тэрийг цалинжуулт юм. Тэр түүхийнхэн чинь төлөх ёстой. Ингэж л болтгоо. Цэвэрлэх ёстой гэж байгаа байхгүй. Ийм нэг ялны сэтгэхүйгээсээ салаачээ тэгээд тийм байж болохгүй шүү дээ өвгөө. Тэр чинь тэгдүү шүү дээ хамаа ёо гэдэг. Тий хамаа ёо гэдэг шиг тий. Тэр нийгмийн дадлын чинь мөнгөийг түгэн. Тэгээд чи хогоо хийж байгаа байж юм бол мэдээж маяг би магадгүй за муухагаар хэлэх тий. Түүхээ ажилчид гэж байхгүй болцсон цэвэрхэн одтой байх юм бол тэр өгж байгаа мөнгө чинь чиний үр хөвгөдөд чамд чиний эрүүл мэнд боловсролтын засварлагдах ёстой мөнгө байгаа даа шүү дээ тий. Тэгж яхад зүгээр ингэж пакет хогоо хийчихэд энэ чинь цэвэрлэх ёстой хүмүүс байгаа. Миний машин хогоос од биш гэдээ явж байгаа ийм хүү бодолтой байхлаар чинь ердөөс нэг өөрөг шах яа. Яг энэ дээр болохоор манай ч бодол болохоор за ингээд базаад энэ сэдвийг хай заяа. Манай ч бодол болохоор зүгээр л шатнд салбарт менежерүүд аягүй чухал оролцоотой, чухал үүрэгтэй. Тэр менежерүүд өөрсдийнхөө одоо нэг ажлаа сайн хийх юм бол салбарын тэр мэддэг мундаг хүмүүсийг авчираад ажиллуулж чадна. Менежерүүд нь өөрсдөө үнэхээр яг тэр хийж байгаа зүйлд итгэлтэй байж чадах юм бол тэр дарга нарыгаа одоо зохицуулж чадах ийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бай би бичлэгтэй шүү. Шууд байна орж ирсэн. Яриад басч. Тэгэхээр шатнд ажиллаж байгаа менежерүүдтэй бүгд нь амжилт хүсье. Тэгээд одоо ер нь бол Манусын контент дуусах өгч байна. Ер нь бол ихнэрүүдийг залгахад хэдэж хамаагүй авчи. Тэгээд урлаг соёлын салбарыг төлөөлж ирснээр өнөөдөр Мачо маань бас хаалт толгоод хийж байгаа зүйлээ дахиад нэг яриад ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээ. За тэгээд хоёртой баярлалаа. Рата ахын сандал дээр суухад сайхан байлаа хаа. Тэгээд Рата гэж зарим нь баг Рата гэж харж байгаа хөө. Зарим нь ер нь ихэвчлэн бууз гэж хардаг болсон. Бууз гэж хардаг болсон.
Тий. Оо за хаалцаж байгаа. Бууз. Ран байхгүй. Ратабоз. Ратабаз тэ. За Ратабазын жихнэр бол яа Ратабаз гэж нэрлэснийг хэлье. Постэр. За постэр авчих. За баярлалаа. Маш товчхон 30 секунд баг тайлбарлаад өгье дөө. Баярлалаа тэгэд Love and Nature гэдэг reggae music festival 3 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа. Энэ жил Sky Resort-д анх удаага зохион байгуулагдах гэж байна. Энэс цаашаа дандаа жил болго Sky Resort-оор борно. За 6 сарын 21-нд өдрийн 12-оос орой 12 цаг хүртэл өдөр хөтөлбөр орой хөтөлбөртэй гэсэн үг. За хамгийн гол онцлог бол Bob Marley-гийн tribute концерт болж байгаа. За Сараагч A-Sound reggae version-ээр дуулнуудаа дуулна. Японоос артисттай, 2 артисттай, Америкаас 1 DJ-тэй. За ингээд host comedian Монголын reggae хамтлагууд, уран бүтээлчтэй Нүүн байна, Жижа маань. За тэгэл шинэ Flying Wheels хамтлаг DJ OGBD ах нар маань DJ сетүүдтэй. Хөгжим бол тасархаа байна. За одоо өдрийн хөтөлбөрт нь бол дандаа сонирхолтой гоё хөтөлбөртэй ийм reggae festival Green Eco хогоо ангилдаг төрөний бидний яриад байгаа үзэл санаа нь тийм. Үзэл санаагаа илэрхийлдэг. Үзэл санааны хамтаа за электрон хаягдлаа хүртэл дахин боловсруулах зорилготой бидний фестивал дээр хүрэлцэн ирээрээ. Тэгээд хайрыг мэдрээрээ нэг өдөр гоё 31 градустай долоодор өстэй сайхан тэ коктейл пив ти уугаад чилэрья. Тасалбарыг event X-с. Энийг хэлэхгүй байгаа. Тэгээд энэ тасалбар дээр үнийн тод хэлж байна. Хүмүүс асуугаад. Харин тийм тасалбар дээр ийм байгаа мөн нэг ангилал байдаг штэ. Энэ зүрийн. Одоо event X-с авах юм бол тэд шууд үүднээс авах юм бол тэд өөр ямар нэгэн ийм урамшуултай ч юм уу after party орох хэрэгтэй ч юм уу after party байгаа. За TikTok 49,000 буюу хамгийн хямдхан үнэтэй байгаа. Яг энэ л байна. За одоохондоо бол энэ орон болж байгаа одоо фестивал болон тоглолтуудаас за event X-ийн мэнд 49,000 төгрөг гэдэг tax 89,000 төгрөг tax байгаа. 49 нь regular буюу ингээд ticket 89,000 нь бол after party да энэ limited энэ юу нэг дуусч байгаа хаа. Тэгэхээр уусаа 200 хүний багтаамжтай жижиг асарт цагаан асарт тэнцэнэ үргэлжлээд болох юм. Тэгэхээр тэрэнд нь бол баг дуусч байгаа. Тэгээд regular ticket маань та бүхэнд хүрч байгаа шүү. Тэгэхээр ер нь бол event X-с аваад орсон ч үүднээс аваад орсон ч same 49,000 та. 49,000 гэдэг чинь ер нь бол нэг хотын төвийн пабад ороод 4 пив хөрхөө 12,000-тай шааж байгаа. 12,000-тай хэр чинь 4 хэр чинь 48,000. Яг л 4 пив. Тэгээ ер нь бол 4 пивний мөнгөөр та энэ хагасан өдөр буюу 6 сарын 21-ний өдөр энэ болон артистуудтай, энэ болон үзүүлбэр тоглолтуудтай өнгөрөх нэ. Ийм байна. Тэгээд төгсгөл хэсэгтээ жоох стресс төссөн байж магадгүй битгий уучлаарай гэж хэлье. Ганцаараа ууж байгаа хүнд хань болох зорилготойгоор хийдэг зэрэг нэмхийн өмнө контентын энэ удаагийн дугаарт бууз ахын маань оронд зочин хөтлөгчөөр Мачо маань байла. Тэгээд Беги бит хоёр маань уугаад суулаа. Өнөөдрийн ярьсан ярианууд дундаас авах юм нь бол бараг байхгүй байсан бах. Авахгүй зүйл нь бол илүү их байсан бах. Тэр болгоныг битгий аваарай гэж хүсье. Тэгээд хамт уусанд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За эцэст нь ганцхан уриалга хэлчихье. Бүх залуучуудаа хамт хэлэхэд манайхаа хашаа орондоо ч юм уу лагер магер дээрээс мод төрцгөөгаараа гэж хүсье. Баярлалаа. За бай. Ваза байла.